Сайн байна уу? Өнөөдөр урилгаар Монгол Улсын зөвлөх архитектор бүр тэр дундаа ширгээн засварлалтын зөвлөх архитектор Зундуун Оюн билег маань хүрэлцэн ирсэн байна. За тэгээд юуны төрөнд цаг зав гаргаад урилгыг нь хүлээж авч ирсэнд баярлалаа. За тэгээд ер нь нөгөө нэг энэхүү подкастт хамгийн бас сонирхож байгаа зүйл маань та яагаад архитекторын мэргэжлийг сонгож суралцсан? Тэр дундаа яагаад ширгээн засварлалтыг чиглэж дагнаж ингэж ажиллаж байгаа талаасаа өөрийнхөө талаар ер нь дэлгэрэнгүй бидэнд ярьж өгөөч гэж хүсэлтэй. За би бол Улаанбаатар хотод төрсөн. Онгоо Улаанбаатар хотын иргэн манайх хотод 50,024 дүүр байсан. Манай эмээгийнх болохоор 50,019 гэ замынхаа хойдолд байдаг гэсэн. Тэгээ манай ээж аав хоёр бол бас юуных манай ээж бол бас Онгоо хотынх бүр бас нэгдүгээр сургууль юу яасан төгссөн. Тэгээд бүгдээрээс өвөө нь хүртэл бүр хүрээнийх тэгээд анх намын дэд сургууль байгуулахад анхны одоо монгол хэлний бичиг монгол уран зохиол хэл бичгийн багшаар очиж ирсэн. Тэгээ угаасаа бид нэр ингээд хотын хүмүүс тэгээ би нэгдүгээр сургууль төгссөн. Угаасаа манай харьяалаар ингээд 40,000-ийн нэгдүгээр сургууль төгссөн. Тэгээд бид 10 жил байхдаа бол нөгөө айгүйхэн нөгөө зураг дуртай. Тэгээд нөгөө пенер ордны зургийн туулсанд юм мэдхгүй айгүй олон жил явсан. Тэгээд тэр дугуйланд чинь одоо ингээд манайд 50,000-аас пенер ордон чи бараг хотын зах хөдөө бид нар хотын хөдөө гэдгээс сонхгүй айгүй хол тэгээд ямар тэр үед ямар машин зашин бус юм шиг ингээд яваад тэгэл орой молгоо жоохон оройхон тарчих юм бил гүүгээл нөгөө бодогнууд нөгөө төмөр савда бодогнуудаас салцсан хатиг нуулаа тэгэл нэг хайрдаг тэгээд зураг ингээд зурдаг дуртай байсан учраас 10 төгсөхдөө нэг загвар зохион бүтээгч болъё л гэж нэг мөрөөдөл тийм манад нэг юм бидний нэг тоглоомны 9% байсан юм а тэрэн дээр яг ингээд нөгөө фламенко хийж байгаа нэг юм спан бүсгүй юута тэрний ингээд боддог шун гайгүй гоё ингээд тэрийг хар зураал тэгэл тэр нь нэг л юм гоё зур хувцсны юм уу гаргадаг тийм хөөхөн ингээд тэмэрхүү юм сонирхоод тэгээ загвар бүтээгч болъё гэсэн чи яг бидний төгсдөг жил одоо 73 он би 7-т сургуульд ороод тэгээ 73 онд 10 төгсөж байгаа. Тэгэхэд нөгөө нэг юу ирээгүй. Тэгээд надад нөгөө за энэ зураг зурдгийн ингээ барилга инженер анги хүрсэн байхгүй юу. Тэгэл одоо яах вэ тэрийг аваад тэгээд юу яасан. Байжсэн чинь манай захирал утастаад одоо их сургуульд ингээ архитектур анги нэгдсэн байна. Шинээр тэгээ манад сургуульд ганц хоёр өгсөн чамд үгүй гэд өгсөн. Тэгээ бүр яагаад намайг сонгож өгсөн бүр амар баярлмаар. Тэрнээс гадна нэг юм би нэг зүгээр сая гинт саналаа. Зургийн дугууланд явж байгаад би 8 төгсөөд хөгжим бүжгийн зургийн анги шалгалт өгсөн байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг тэгвэр үед нэг амгалан багш гэдэг одоо ардын зурч амгалан багш шалгалт авч ирсэн. Тэгэл бидний чинь ингээл нэг сараас юм дээр ингээл 340 тал хураачаал зуруулаад те нөгөө тогтоолтын тэгж байгаа ах. Тэгэл янз бүрийн юм харуул зуруулаад дээрээс нь гэртээ Америк зүү бороо орж байгаа зас орж байгаа зураг гэдэг даалгавар өгөөд тэгээ би тэнцсэн. Тэгээ за одоо нөгөө нэг юм ил загтлаа барилгад энэ хүүхдүүдийн тухай зурдаг оюун цэцэг гэдэг нэг зураач байсан шүү дээ. Тэр чинь манай 10 жил бит хоёр тэнцсэн тэр зураач болсон. Тэгээ би яг амар болол хичээл эхэлсэн чинь нэг сонион санагдаад явмааргүй санагдаад. Яшиг ангийнхнаа санаад ангидаа ормоор санагдаад. Тэгээд бус тэр хөгжим бүжүүд ороогүй. Тэгээ би дараа нь батхад бороогүй ч болж би ер нь би бол одоо тийм ундаг ингээл зураач нар ч амар хөдөлмөрчтэй те. Би тийм хөдөлмөр зураг зураад тэгж яах байсан уу? Одоо боддог байхгүй. Тэгээд архитектурын анги сургуульдаа буцаад өөрөө тэнцсэн мөртлөө оролгүй юунд орсон болж дээл гэж боддог. Тэгж архитектурын юг сонгож одоо архитектор болсон. Мэргэжлээ сонгоо тий. Тийм тэгсэн. Энд одоо хэдэн оны үед лээ? Тэгэхээр чинь бид намайг төгсөх чинь 73 он төгсөж байгаа тий. Тэгээд 73 онд анхны одоо их сургуульд архитектур анги нэгж байгаа байхгүй юу. Тэгээд бид нэр 5 жил суралцаад 78 онд төгсөн. Анхныг төгссөн. Анх хэсгэд бол ер нь тэр үед яг бодлоготойгоор ингээд сүүлд нь харсан чинь бүх аймгийн хүүхдүүд байсан байхгүй юу. Бүх аймаг сум дүүрэг одоо 30 суулаас тэгээ нэгээс хэдэн мэдээний хотын хүүхдүүд шилжсэн талтай. Яг тэр конкурс өгж байгаа тэгээ тэнцэж байгаа нь одоо тэгж зургийн математик зураг нэг нь орсол юусны битгүй ингээд шалгад өгөөд зургийн шалгалт авч ирсэн анх. Тэгээд мэдээ цаа сургууль нь бол одоо зураг мөрөг сонирхдаг хүүхдэл өгсөн биз. Улсаас бол бодлоготойгоор нэг ингээл бүх аймагуд нэг тэгэл ингээд 33 хүүхд ирсэн баггүй юу. 33 хүүхдэд анх орж исэн. Тэгэл яг зарим нь цэрэгч яваал зарим нь ингээд бид нар чинь нөгөө та нар өөрсдөө архитектор мэдж байгаа шүү дээ. Бүхэл нөгөө нь ингээд
онлын механик тэгэл материалын эсэргүүцэл барилгын механик гэл амиа тэгээд дээд физик хүртэл ордог гэсэн заа юу. Тэгээд тэр үе чинь нөгөө нэг коммунист намын түүх, хувьсгал намын түүх, тэгээд марксизм, материализм мэдгүй бүр ингээд амар хичээл үздэг тий. Тэгээд хүүхдүүд ингээд шахагдаад ингээд сургуулиасаа гараад нэг 2 цэгт явснаа. Тэгэл ерөөсөө 17 хүүхэд төгссөн байхгүй юу. Тэгээд анхны 17 гэдэг нэг тийм юу та. Тэр чинь тэгээд 78 онд одоо миний тэгээ бид нэр чинь их сургууль дээр байгуулаад тэр үед нөгөө барилгын инженерийн факультет гэж байсан. Тэнд нэг архитектурын анги нэгээд архитектурын танхим нэгдээд 74 онд 12 сарын тушаалтай юм байлээ. Архитектурын танхим нэгдээд тэгээ манай нөгөө нэрийг чинь барилга архитектурын факультет гэж болгосон. Тэгээ бидний төгссөн диплом бол их сургуулийн дипломтой шүү дээ бид нэр. Тийм Монгол Улсын их сургуулийн барилга архитектурын факультет төгссөн. Содном ирээхтэрийн гарын үсгтэй. Тийм даммины багшийн гарын үсгтэй манай танхим хэрэглэгч. Тийм бидний диплом бол их сургуулийн дипломтой. Их сургуулийн оромттой бид нэр чинь анхны юунуудын тэгснээс сүүлд нөгөө 83 оноос политехникийн дээд сургууль олоор дараа нь ТЭС олоо шүтээс ингээл явсан. 83 онд политехникээс алсан байхгүй. Политехникийн дээд сургууль гэж их сургуулаас. Тэгээд бид нэр чинь 78 онд төгссөн юм чинь. Тийм угаасаа ер нь салсан гэж яригддаг. Тэгвэл тэр үед байсан юм байна. Тэгвэл одоо нөгөө нэг шинээр архитектурын боловсрал ингээд тухайн үеэс үүсч эхлэх үед анхны оюутан болдог гэсэн юм байна. Тэгээд нөгөө ямар багш нар тэгсэн тэр үед тэгсэн чинь яг нөгөө хэдийн үе шийдвэрлээд тэр архитектурын анги яаж маасан мэдэхгүй. Тэгээд түрүүний дуртай хүмүүс манай ангид чинь бас ажиллаж исэн 3 хүн орсон байхгүй юу? Хөдөөнөөс гадна зургийн институтээс тэрийг болохоор бүр майдургаа ингээд өөрт нь ингээд нөгөө манай ном момын тусалж исэн зургийн стажиулж исэн бүр техникийг бүр дуудаад ингээд бодлогоор манай юу сэнд орж ахыг шинд сэрэнд орж штэ архитектор тэр энтриг бол ингээд бодлогоор ингээд тэр рүү сур гэж авсан байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чи бид нөгөө сургалтын тэр үеийн яг архитектурын сургалтын хөтөлбөр байхгүйсэн билээ. Тэгээ Москвагийн архитектурын институтын мархигийн сургалтын хөтөлбөрөөр тэндээс ирсэн одоо 6-7 багш ирээд тэгээ бүх нагаас нэхлээ заасан байхгүй юу. Одоо жишээлбэл одоо ингээд Ткачов гэдэг багш байсан. Тэр болохоор дэлхийн архитектурын түүхийг заадаг байсан. Манай дааж багш байсан. Манай танхимч анхны танхимын эрхлэгч бас дааж багш байсан баха. Дааж багш болохоор Монголын биш нэг дэлхийн урлагийн түүхийг заадаг байсан. Тэгээд Сосновский гэдэг тод төлөлтийн багш, Чапкин гэдэг бас эдлэгэн төлөлтийн багш. Тэгээд Уурбах гэдээ бас түр хэлээр төлөлтийн багш бүр профессор тэр хамгийн настай байсан. Тэгээд Диманов гэдэг нөгөө уран зураг баримл ордог байсан бид нэр. Тэгээд нийт ингээд 6 багш манад ингэж багшлаад тэгээд бидний бүх програм болохоор яг Москвагийн архитектурын сургуулийн хөтөлбөрөөр тэгж 5 жилээр төгсөжсэн. Яг хизээдээ та ер нь сэргээн засварлалт гэдэг ийм чухал мэргэжил рүү орсон. Тэгээд нэр яг ингээд сэргээн засварлыг сонирхоо сүм хийдэг ер нь архитектурыг сонирхоод яасан болохоор 3 дугаар курстэй нэг оюутны эрдэмшлэгийн урал гэдэгт оролцох гээд тэгээд тэр Чажалам сүм мэт өндөргийн сүм гэдэг нэг юм 8 талтай одоо яг л нэг гээд хэлбэрийн маягийн компонтэй нэг 8 талтай тэгээд ийм гоё дотроо ингээд ханнаасаа ингээд 16 ингээд найдын барилгатай ингээд таваалгаж ийсэн. Тийм айгу гоё чимэглэлтэй сүм байдаг байхгүй юу. Тэгэл тэрийг л одоо Монголын сүмийн уран барилгын дотоод чимэглэлийн асуудал чимэглэлийн талаар гээд тэгээд тэрийг анхудаа ерөөсөө сүм хэд рүү тэгж байгаа. Тэрийг тэгээд манай сүүлд 74 5 он 74 онд ч юм уу эхний одоо жил 1-р семестр бол тэр Орос багш орж исэн зураг тэгээд 3-4 дугаар семестрээс хаа 3 дугаар ангиас хаа ардын нэг зурагч өгсөн багш манай зургийн багш байсан байхгүй юу. Тэгээд зогсон багш удирдаа тэгээд нэг урлаг талаас нь бас ингэж удирдаа тэгээд тэр эдэмшлэгийн хуралд ихтгэл тавьж ирсэн. Тэгээд тэрнээс л ер нь эхлээл нэг жоохон сонирхож эхлэв те. Тэгээд тэр үед ч одоо бидний юу бол нөгөө ганцхан майдургаа нөгөө хот байгуултаа Монгол архитектураа хот байгуулалт гэсэн нэг ном байдаг штэ. Тэр чинь л одоо миний бүр одоо энэ яг сэргийлэх архитектур болох анхны одоо ширээний ном мэн тэр л байсан. Ганжир гэж юу хэлтгий одоо сүмэн ямар хийдмэд гэж бүх хүүхдүүд нь уушаал юм хийцмэтийн сонирхож байгаа ер нь анхны одоо үсгүүд ингээд сүмэдийн талаар үсгүүд байгаа миний ширээний ном бол одоо материал ном байсан. Нэрээ яг тухайн үед чинь та хэд анхны архитекторууд оюутнууд байгаа. Тэгэхээр нөгөө ном сурах хүчиг байхгүй. Тэгээд дандаа орсон. Тэгээд тэр үе чинь нэг юм цовруул нөгөө нэг юм хар номноос сургуул одоо тэгэл
гараж мэд. Тэг би бүр албаар нөгөө дурсамжтай ингээд курсын ажлууд дээр ямар нэг төр курс ямар ажил өгчээсэн тэр курсын ажлууд дээр ямар дагс ингээд зүгээр өөрийнхөө нэг би ингээд нэг скетч зурдаг нэг юм зузаан нэгтгэр тэрэн дээр бичсэн байсан. Тэгээ дараажийн нөгөө дурсамжтай оруулдаг нь ийм курсын ажлууд хийж ээж бид нар чинь гараж хийгээл театр хийгээл юу хийгээл орон сууц хийгээл төлөвлөлт хийгээл жижигхэн арены төлөвлөлт хийгээл ингээд бүхэл төрлүүдээс ингээд хийсэн байгаа байхгүй юу. Тэгээд анхны нөгөө нэг юу маань курсын ажил нэг бүр нэгдүгээр курст дааж байхгүй анхны курсын ажил нэг хүмүүс нэг жижигхэн юу өгөхгүй юу. Тэгэл за заримд навтусны буудал ингээд нэг жижигхэн төвд хүмүүс ингээд тэгсэн чинь надаа яагаад ч юм битгүй чажил хамсууд ямпаа хаалгыг зурх. Тийм үү. Тэр чинь би бүр таг хийчихсэн заяа. Тэгсэн чинь манай нөгөө төгөлтийн 40 жил гэж хүн бүхэнд орсомж тэгэл нэг хадгалсан оюутныхаа юм хамаг юм ингээд ухсан чинь хөөхий нөгөө харандаа нэг калкин дээр зурсан юм хадгалсан. Тэгсэн чинь бүр өөрөө хөөх би чи бүр ихнээсээ сүмэдээ зурлах гад яагаад надад тэр олон 30 хэдэн хүүхдээс надад ямпаа хаалгыг зургийг дэмсэн те. Тэгээд ямпаа хаалгыг зураг гэд алгуур өгсөн чинь тэр чинь нөгөө паркч айгу захруу тэл хүн ам цөөхөн тэрвэч хүмүүс явдггүй болохоор айгаад ээж аав дүү гэдэг авалцсан. Тэгээ сууж байгаа тэрийг хэмжиж зурсан анхны курс ажлын битгий. Тэгээд яг хөө тэр бол нэг тэр үед юу ч бодоогүй. Зүгээр яг судалгаа гэж яг тэр сүм хийдэг яахтал тэгээ сонирч гисэн. Тэр л тэмдээс л гэсэн 3 дахь курсээс л. Тэгтээ миний диплом ажил болохоор пенер ордноор хийсэн. Чапхан багш удирдаад яг одоо байгаа пенер ордныг ингээд тэр замыг ингээд дээгүрэн гүүрээр ингээд хүзүүж байгаа замын хойдол шинэ өргөдөл байхаар ингэсэн тим курсын ажил хийгээд би онц хамгаалжсэн чапхан багш удиржсэн байхгүй юу. Тэгээд тим сүм юм интергсэн юм ерөөсөө байгуу. Тэгээд бид нар чинь тэр Монголын архитектурын түүхмөг орж байгаагүй. Тийм дэлхийн архитектурын түүх гэл ингээд ерөнхийд нь заагаад одоо тэр шидэврүүдийг зааж байгаа шүү дээ. Тийм одоо мэдээж Японы шидэвэр сүм дугны заажиж бас тэгсээс үш яг Монголын одоо Монголд архитектур яаж үүсч өгсөн Монголын одоо дата гэсэн юм ерөөсөө зааж байгаагүй. Тэгээд дараа нөгөө сургууль төгсөөд хуваарлаа шүү дээ. Тэгээ хуваарлаханд бол баярлалаа архитектурын комиссийн дарагчид архитектор хишгтгой байсан. Тэгээд тэрэн дээр очиод ингээд хүмүүсийн хуваарийг уншаал ингээл бүгдээр ингээ 17 хүний чинь ингээл зургийн институт багцаак гэл хөдөө аж ахуйн институт энэ тэгэл хуваарлж байгаа тэгсэн чинь намайг багт гэжсэн. Тэгээ би бүр ааврагуудтай хуваарлахаас өмнө би сонсоогүй байхтал би одоо нөгөө нэг гисэр сүм очмоор байна. Гисэр сүм нь болохоор нөгөө сэргийн засал газар байсан байхгүй юу? Түүх соёлын дурсгал зүйлийг сэргийн газар гээд одооний байгаа гисэр сүм байрлажсэн. Тэгээд тэр үед гисэл гэж ярьдаг. Би гисэр сүм тэнд очмоор байна. Тэгээд өөрийнхөө хүслээр л бол гэсэн. Тэгээд нэг хуваарлахад нь би яг над дээр ирэнгүүт нь би гисэр сүмд очмоор байна. Та яагаад тэгсэн? Би ингэсэн. Би одоо сая яг чамайг би сая яг энэ ч өмнө би одоо яагаад тэгсэн мэ гэж яг зурус бодсон чинь би зургийн институтээр дандаа дадлага хийдэг. Тэгээл надаар ингээд баахан цэнгцэн цаас их хүлээл тэгэл ийшинчсэн тэгэн харахаар амар уйдахтай ингээд цагаат хаалдаатай хүмүүс ингээд нөө төлөвлөгөөт эдэн зэгт төлөвлөгөөтөө тэгэл зогсоо зайгүй зураад байнгын зураг ингээд суудсан амар уйдахтай тэгээд надад яг тэр яг тэгсэн бэ би бүр сая л гинт саналаа тэгээд нөгөө сэргийн газар ч гоё хөдөө яваа тий хөдөө яваад гоё хэмжилтийгээ бусаад ирээд ажиллана гэд хөдөлгөөнтэй айгу сонирхолтой тэгээд би тийш очие гэсэн. Тэгээ угаасаа яг юу авах тий хүн угаасаа мэрэгчлээ сонгож насаар ажиллах юм чи дуртай сонирхолтой маяг гэж. Тэгэл тэр надад айгу тийм зургийн институт айгу уйдахтай 80 тий ягаад ч бид нөгөө архитектор гэдэг аймаар өөрөөр төсөөлөл тий тэр үед чинь яаж яах нөгөө бас нөгөө хүн гараар зурдаг. Одоогийн их шиг компьютер. Тэгэл байх бол нөгөө төч ингээд ухаангүй зураг. Тэгээ хамгийн гол нь тэр чинь нөгөө төлөвлөгөө гэж өгдөг. Төлөвлөгөөгөө биелүүлэх хүндэд би ч гэсэн дараа нь тэр чинь өөрөө биеэрээ идсэн нөгөө сэргэн газар чэстэй нөгөө бас төлөвлөгөөндөө юм аяа зур дуусгахал ингээд тэгээд нэрээ тийшээ гол нь ингээд айгуу сонирхолтой хөдөө яваал ингээд тийшээ яваал хэмжилтээр буцаж ирээл зураал ингээд нэг тийм тэрэнд нь болж очсон. Тэгээд очсон чинь нөгөө оргил та нарын багшаас оргилж шүү дээ. Майдргаа оргилж манай зургийн группийн дарга байсан. Одоо нэг байгалийн одоо архыг хамгийн одоо мундаг зураач шүү дээ. Одоо нэг цэмбэлд орж байгаа нөгөө зураач нь байсан. Тэгээ лаадарсан гэргээл нөгөө майдргаатай гэр догомон тэгээ юунууд дээр гэр энтриг бичсэн ном бичсэн нөгөө лаадарсан түүхч нь байсан. Амар тийм хүмүүс. Тэг эмэгтэй хүн ганц ч байхгүй. Оо тэгээ ганцаараа эмэгтэй байсан чи амар дургу авсан. Намайг
яа чи явж хүдэж чадах юм уу яах юм уу гэд. Тэгээ анхны хөдөөний ажил нь болохоор Эрдэнэ зуруу явсан. Аха. Тэгэл анх удаа хөдөө явж байгаа нэг яг нөгөө эмэгтэй болохоор нөгөө оргил дарга бас нэг хөдөөний нэг хөрхө хүүхдээ эмэгтэй тэг гуруула кабинет жигсэн заяа. Дээр нь эрэгтэйчүүд нь гарцсан. Тэгэл байж хөдөө явсан чи ингээл нөгөө шүн явсан тэгээд тэр яг юунаас заснаас салаад хар хор хурж амар юм дэржиг нөр муухай зам байсан байхгүй юу дээр үе тий тэгэл ингээл одоо л дээр үе чи ингээд дэрс юм том юм замын хажууд нэг бүрэнгийн хар юмнуудтай юу юм болоо гэж тэгэж анх явж байсан тэгээд юун дээр бол гайгүй нэг тийм дээш ингээл авилт мавилгүй юм жижигэн гаагаан сүм дээр хэмжил тэгээд ангадсан дараа нэг амар 79 оноос явсан намайг амар чатаг мардаг руу гаргаал те шов мууны бас варангу мар тэл би бүр доктор систем болгон тэр гарч зурхаж байгаа. Тий зурхаж байгаа. Тэгэлээ ингээл балдуураа ингээд нэг цоолоод зүвчгээл нөгөө юугаа нэг юм фанерн дээр нөгөө зурга хавчилтал нэг конавчдаг гэсэн тэгчээл тэгэл нэг муу гар шидэн байсан үгүй мэдгүй. Халаашитай өөрөө нэг юм фанер ингээд нөгөө юуны хэмжээтэй агуур хэмжээтэй фанерн дээр ингээд тавччаад тэр үе чинь бас авчаар тэр Японы төслөөр аваад ирсэн. Тэгээд намайг тийм юм руу авируулж маар тэгэл ингээд тэр амар байсан чинь ингээд нэг юм хэсэг юм двор юм хэрмэн дотор штэ. Тэгээд ингээд хүн хүндийг сүм хуваарлж өгчин. Тэгэл ганцаараа хайгаал ингээд тэр гайл шуунууд нисэл тэр болонд нөгөө сүмийн ингээд нөгөө фундамент суурийн цоглолын харилцаа амар их нөгөө дэр сургацсан ингээд могоо зогоог үгэл. Тийм могоотой штэ. Айгуу могоотой байсан. Тэгээд бүр ингээд айгаал тэгэл намайг чинь ингээл тэр дээшээ гараад тэрийг зур ингээл яг л тэгээ дотроос амар муусаг намайг өстө нэр ингээл энд чадахгүй наа. Тэгэхээр намайг гаргах гэдэг амар хартаа тэ. Ингээл намайг одоо энийг чадахгүй энэ чи эмхтэйг одоо ийм л авахгүй одоо ийм хэцүү ажил гэж яах гэдэг ингээл өстө нэр хичээгэлтэй болов. Нэг айгаагүй царайлал бүх юм хийгээл гिचээгээд тэгж л одоо тэгэл өнөө тэгж тэр ажлыг тэр соёлын одоо тэгээ ерөнхий утгаараа соёлын тэгж сэргэн засварлах түүх соёл гэж яснараа би ингээ Монголынхаа соёлын өвдөө хайртай түүхтэй дуртаад тэр чигээр өнөөдөр хүртэл яг тэр мэрэгчлэрээ л ажилласаар өнөөдөр хаана сүм зас чинь тэн зөвлөл ингээл очиад үзэл хэмчгийн хэмжээл бичгэл ингээл яг одоо би өөрөө бацсан ер нь тэг өөр одоо архитектор яг сүүлд гарсан байсан одоо баатч ажиллаж яваад Батбаярын дараа чинь төгс тэр ингээл явсаад тэг одоо намсараа тэр очиход бол над нэг хоёр л архитектор байсан юм уу оргил намсараа хоёр л байсан байхгүй юу тэгээд баясгалын инженер те тэгэл давбастууд нь дандаа техник барилга тий тэгээд өнөөдөр хүртэл тэгэл яг л энэ ажлаа хийгээл тэг айгу дуртай тэгээд одоо зүгээр би их зүү юм сонгож л гэж боддог байхгүй юу ийм л төвхтэй одоо ягаа сэргэн засварт архитектор болсон. За тэгвэл нөгөө нэг одоо бас нөгөө манай үзэгч сонсогчд маань нөгөө сонирхолтой байх бах. Нөгөө гадны төслүүд ямар төслүүд дээр Монголда ажиллаж исэн, нэвтрүүлж исэн. Тэгэхээр энэ одоо юу намайг очиход байштай нэг Лапкина гэдэг Орсын мэрэгчлэн байсан. Тэр бол нөгөө 76 оноос эхэлж ажилласан юм билээ. Тэг би 78 онд төгсөд тэг биднэрт одоо нөгөө ингээ тэр үед чинь хагас өдөр болгон нөгөө сонио уншлага гэж нэг хүн явждаг, төвх өдөр болгон лекц хийдэг. Тэрэн шиг бид нэр хагас өдөр болгон нөгөө мэрэгжлийн хичээл ордог гэсэн байхгүй юу. Тэгээд бид нэр чинь яг газар дээр нь зааж өгж байгаа ч гэсэн яг Оросын методика реставрационны работ гэсэн ном одоо тэр ном надад байж л байгаа. Тийм номоор одоо сэргэн цал гарга зүг яг Оросын школоор зааж өгсөн. Хичээл цуваад ингээ заагаад бүр миний дэвтэрч одоо байгаа. Тэгээд нөгөө одоо шинэ одоо ингээл очиод эвдрэлийн хэмтлийн яаж бичих вэ? Архитектор хүн л өөрөө тэр эвдэрлүүдээ бүгдийг харж бичнэ. Одоо ингээл доотлын сууриас нахвал ингээл за шүүрп гэж ухнаа. Тэрийг заагаад өгсөн 50 санжи гүнзгий нэгээс метр сэтрэхгүй ингээд тэр хамын ингэж ондооч хийж хуурлахыг шалганаа. Тэгээд бүх байгуул планаа зураал ингээл өөрөө эвдрэлийн сууриас нахвал орой юу хүртэл ганжир үзүр хүртэл бичнэ. Тэгээд яаж хэмжилт хийх вэ? Заавал одоо ингээд гурвалж үүсгэж хэмжин те нэг талаас нь ингээд тэдэн метр гэхгүй. Тэгээд заавал тэрийг бол уншиж бичин нойлоос ингэж уншин. Энээс энэ хооронд тэдэн метр гэхгүй. Тэр одоо цонхны үнцэг заах бүх юмудаар уншиж тэгэж хийн. Тэр бүгдээ чинь нөгөө нэг хичээлээр юу заагаагүй яг газар дээрээ тэр Оросын мэрэгчлэлтэнгээр л тэг сурсан байхгүй. Тэгээд Оросын школоор ингээд сурж итэл яг нөгөө Оросын сэргэн газар руу
одоо инженер бит хоёрыг 2 сая курс явуулсан. Аа. Яг бид нэр оцоход тэр Виссаросийский реставрационный объединение гэдэг бүр нэгдэл болоод том газар байсан. Тэгээд тэнд чинь газар дээр хэмжилт хийх тэр сэргэн цавтаа юм үзэх гэдэг ингээд юмнууд ингээд Тэр одоо хэдэн оны үед гэсэн. 81 онд. Бас Тийм 81 Орос бол нэлээд нөгөө нэг тэр бол тийм туршлагатай ном гарцсан бүр ингээд ажил болцсон байсан үе баггүй юу. Бидний тэгээд 81 онд очиход тэр нь бүр ингээд нөгөө проектын институтанд тусдаа, сэргэн засвалтанд тусдаа тийм байгаад яг очиход бол проектын институт гэсэн байсан. Гэтэл яг бид нарыг байж хахад бүтцэн өөрчлөгдөд бүх холбоотын сэргэн засварлагын нэгдэл гэдэг болсон байсан. Тийм. Тэгээд би шляпан гэл тэр нөгөө юуны үдмэн зохиолч амьдарч исэн байшин суустал гэдэг бүр модон сүмүм гэл ингээл бүгдийг нь үзээд ингээл хэмжилтэнд нь оролцоод зураг мөргийг яагаад тэгээд тэндээс би юу сурсан бэ гэвэл ингээд сүм дугуй ингээд юуны засгаас гадна ингээд үлдсэн одоо үлдэгдлээ штэ одоо ингээд зөвхөн ханаа нь үлдсэн ханы хэсэг нь үлдсэн одоо зогтож юм байшин харбуухын балгаж байдаг юм тэр шиг ийм юмыг консервац гэдэг одоо аргаар засдсан байна гэдгийг тэндээс би мэдэж аваад тэндээс бүр амар их тийм зураг мураг юм авчираад тэгээд би бас нэг хамгийн миний анхны бичсэн юм 80 онд мэс маха ингээд жоохон юм бичдэг. Тэгээд нөгөөдхийнхаа тухай ийм арга байдгийн байх шүү. Ингээд соёл сэтгүүл, барилгын сэтгүүл, үнэн сонинд гэл ингээд бичээд тэгээд тэрийг ингээд зөвлөмж гэж боловсруулаад за одоо манай ингээд чулуу тоосго түүхий тоосго үлдсэн барилгуудыг ийм юм агаад Оросын нөгөө засан аргуудын хар цагаан ботонуудаа ингээд нааж maaгаад нэг тийм зөвлөмж гаргасан. Тэгээд нэвтрүүлэх гээд тэгээд тэрий чин соёлын амаас одоо зөвшөөрлөд археологийн хүрээлэний төтөцүүдэд тэднэрөө манай тэр хар хулгайны балгах секста тэгмэр юм байна энэ ста хэрэгтэй байна гэл ингээд яагаад тэгээд 85 онд боловсруулсан 86 онд батхухаар тэр үед барилга архитектурын хэлд улсын ороо гэж батлуулсан. Тэгээ би тэрийгэж мартсан. Бас энэ архивд одоо юм хэлжсэн чи харин тэр зөвлөмж мэн тэр батлуу гэсэн хамгатаага нүүрэн дээр нь тэр зөвлөмж байсан архив. Тэгээд нөгөө манай сэргэнлэх газар архив тийшээ шилжүүлсэн болохоор тэгэл очсон байсан юм байна. Тийм юм нэвтрүүлээ. Тэгээд тэр консервац гэж насаараа ярьж юусоо хэрэгцсэн ч юм байхгүй. Тэгээ хоёр гэдэг чи одоо консервац гэдэг нь бол одоо яг юугаар муудуулахгүй хамгаалах гэсэн утгатай тий ямар нэг аргаар муудалтын зогсоогод хамгаалах бэхжүүлэх. Тэгэхээр нөгөө консервлох гэж байгаа ш нөгөө загас магсыг муудуулахгүй гэдэг консервүүд тэр консервүүд яг ингээд ойлгол одоо муудуулахгүй гэж загсаж ингээд ногоо консервлох гэж байгаа ш консерв тэгээд Оросоор консервац, англиар conservation гэдэг. Тэгэхээр чин консерв за зөвхөн тэгэл муудуул хамгаалах юм уу гэхээр үгүй тэрэн дээр нь ингээд сарвч барих, уснаас хамгаалтсан үе юм тогтдог гэдэг бүх л юмнууд ажлууд ордог байхгүй юу. Тэгээ бид нэр одоо хадгалт хамгаалт гэдээ орчуулад явсан ер нь буруу юм байна гэж бодоод байгаа. Энэ одоо архитектур гэдгийг орчуулахгүй байгаа юм шиг консервац гэдгийг ер нь орчуулахгүй л амар. Миний өөрийн сэдвүүч гэсэн 2002 онд хамгаалахдаа Монголын чулуун дурсгалыг дурсгалын консервацийн асуудал гэдэг нэртэй хамгаалсан. Тэгээ юу доктрин. Тийм доктрин юу сэдв мэн тэр консервац орчуулдаг угаасаа тэр үед миний удирдагчийн Эрдэнэт ах зөвлөх нь оргил багш байсан тий оргил Эрдэнэт хоёулаа манай хамт ажиллаж байсан болохоор ах гэдгээс сурсан. Тэр үед тэгээд удирдлагад хийсэн яадаг бол нөгөө Эрдэнэт ах чинь Польшид модон байрлалаар хамгаалаад ирсэн байсан байхгүй юу. Тэгээ би одоо чулуун дурсгалыг модон дурсгал яасан тэгээ чулуун дурсгал яах вэ гэдгээр уулна гэсэн. Тэгээ тэр үед тэр хүмүүс ингээл хэлцэл яг энэ үгийг орчуулах хэрэггүй яг консервацаар гэдэг. Тэгээ сүүлд ингээл манайхан бүх юм орчуулад нэг хадгалт хамгаалтын төвчлээ чинь айгүй өөр нөгөө protection гэдэг conservation гэдэг үг байна энэ чинь conservation гэтэл нөгөөдөг чинь protection гэдэг рүү хүмүүс ойлгох гэдэг авах хадгалт хамгаалт гэчихээр. Тэгэхээр conservation гэсэн олон улсынхаа нэрээрээ тэгээд Оросоор нь консервац гэдгээрээ тиймэрхүү. За хоёулаа одоо дахиад жоохон нөгөө нэг асуултаа жоохон зээрүүлээд арай дэлгэрэнгүй яриад байна уу гайгүй юу? Гайгүй. Ер нь яг ингэ соёлын өв гэж яг юу юм те? Тэгээ ер нь Монголд одоо яг хэд ангилжийн одоо ингээд сэргийн засварлах газар маань бол айгүй эртнээс бас байгуулагдсан байсан юм шүү дээ. Тэгээд энэ үеэс хойш ер нь одоо Монголын
одоо архитектур яг ямар шатанда явж байгаа. Тэгэхээр яг одоо ингээд соёлын өмнө инээ тэрэ яагаад энэ сэргийлэх газар байгуулагдсан гэхлээр бас яг жоохон түүх ярихгүй болохгүй байхгүй. 1970 онд анх бүх 800 Монгол ард улсын соёлын дурсал зүйлийг хамгаалах хууль гэж гарсан байхгүй юу? Тэр хууль гарангууд 1971 онд сайд нэрийн зөвлөлийн 420 дугаар тогтоол гэж гараад тэр тогтоолоор анхны тэ нөгөө 21 дурсгалыг улсын хамгаалтанд 106 дурсгалыг аймгийн нийслэлийн хамгаалтанд гэсэн анхны чагсаалт гарсан майдургаан төвөг соёл гэдэг дурсгалаар номны ард бүр ингээд хэвлэлсэн ийм 420 доо. Тэгээд тэр тогтоол гараад тэгээд одоо зүгээр барилгын зургийн институтэд байгаа нөгөө иргэний барилгын зургийн группээр чинь сүм хийдийн дурсгал, түүхийн дурсгал барилга сүм хийдийн зургийг засах групп гэж 6 хүнтэй байгуулсан бүр зургийн институтын туршаал энэ төр байгаа. Одоо тэр анхны хүмүүсийн нэг нь одоо манай гээ сэрэнд орж архитектор энэ баясгалын инженер ингээд тэгэл Чулуунбаатар матар гэдэг ингээд нэр байгаа бүр 6 хүнтэй байгуулагдсан байхгүй юу. Тэгээд нөгөөх төгслийн дурсгалыг сэргээн зургийн групп чинь жоохон томруулаад үйлдвэр төгслийн дурсгал үйлийг сэргээн засах үйлдвэр шинжилгээний давчаа гэдэг болсон. Одоо нэг зургийн институт группээс давчаа байдаг шүү дээ. Одоо давчаа олонгуудаа майдургаа яг ингээд өөрөө манай архитектур дэвлэлд гэр дугнуудын одоо ташчаалын хийдийн гэр дугнуудыг өгөөд гэсэр сүмд манай сэргийлэх газрыг өгсөн байгаа юм. Анх сэргэн гэсэр сүмийг авъя гэд тэгтэн одоо Даминыгаа энэ төр одоо эвлэлтний байртаа олох гэдэг тактик дэвлэг тэгтэн гөтер чинь хятадын сүм ингээд энэ одоо гэр дугнуудыг өгсөн байхгүй юу эвлэлд. Тэгээд манай тэр үйлдвэр шинжилгээний давчаа 75 онд байгуулагдаад гэсэр сүмд байгуулагдсан. Тэгж яхад яг зэрэгцээд 1973 оны хууль гарсантай соёлын юмны харьяа сэргээн заслах газар байсан байхгүй юу? Анхны төгслийн зүйлийг сэргээн газар гэж байгуулагдаад тэр засварын газар чинь одоо богд ингээд засч масаад ажил хийжсэн. Тэгээд 76 онд тэр үйлдвэр шинжилгээ төвчлийн дурсгал сэргээн зургийн үйлдвэр шинжилгээний давчаага тэр сэргээн газар хойтой нийлүүлээд 76 онд төв соёлын дурсгал зүйлийг сэргээн газар гэж байгуулсан байхгүй юу? Тэгээд энэ газар байгуулагдсанаас хойш тэгээд энэ чинь айгу одоо идэвхтэй сайн ажилласан шүү дээ. Тэгэл олон улсын бүр харилцаатай болоод ЮНЕСКОгийн төслөөр тий одоо мэрэгчлэн аваад зөвлүүлээл ингээл мөрөсөлтийг засаал тэгэл хүмүүсээ гадагшаа мэрэгч тэр үед ч би мэрэгчлээс явуулж байгаа шүү дээ. Ингээл явуулж муулаад ингээл би таасан газар байсан байхгүй юу. Тэгээд би чи яг тэр газар 70-наас 14 жил ажилласан 92 оны хүртэл. Тэгээд тэр газар чинь сүүлдээ нөгөө гисрээс юу нүүсэн байхгүй юу. Хороол руу нүгээд гурлаа хороол руу нүгээд тэгээд би 92 оноос нүү соёлын намайг төсөл харьцан мэрэгчлэгээр авъя гэд тэгээд би соёлын яманд очиод соёлын ямд 22 жил яг энэ соёлын төгслөө хариуцдаг болсон. Тэгэхээр соёлын өв гэдэг маань ерөөсөө одоо өнөөдөр хүртэл бидэнд өвлөгдөж ирсэн те төв соёл шинжлэх ухааны одоо үнэт ач холбогдлоо тухайн одоо он цаг юг төлөөлж чадах тийм биш толон би одоо оюуны болон биш одоо тэр өвийг материалыг болон үнэт үнэт өвийг одоо соёлын өв гэж байгаа. Тэгэхээр тэр соёлын өв дотор чинь өгөөд бүх юм орчиж байгаа байхгүй бит болсон биттэйг. Тэгээ манай архитектурыг салгаад авъя гэхлээр нөгөө соёлын өв дотор нь бит болон бит бус гэж хуваагаад ингээ үл хөдлөх болон хөдлөх гэж хувааж байгаа юм. Үл хөдлөх гэдэг нь болохоор одоо бидний нэг барилга байшин одоо энэ булш хэрэгсүр сүм дуган цай цамхаг гэдэг нь барилга байшин. Хөдлөх гэдэг нь болохоор нөгөө объектууд музей үзмрүүд ахгүй өмдөнгөө ингээд хаашиж бодвол одоо зориултын хадгалт хамгаалтын нөхцөлийг бүрдүүлсэн газар ингээд хадгалж болох номын санд байгаа архивд байгаа одоо музейд байгаа энэ бүх бодит зүйлүүд. Тэгэхээр манайх болохоор нөгөө үл хөдлөх дурсгалаа дотор нь тэгээ манай нөгөө архитектурын өвч орж байгаа байхгүй юу. Тэгээ тэгвэл одоо ингээд сүүлийн үед ингээд хүмүүс ингээд түүхэн барилга гэлээд айгүй маш олон хүмүүс ингээд ярьж байгаа нь айгүй сайшаалтай л гэж харж байна л. Ер нь хотын иргэдэд түүх соёлоо авч үлдэх нь яг ямар хэрэгтэй юм? Тэ яагаад бидэнд чухал ач холбогдолтой юм? За альва улс үндэстэн одоо ингээд оршин тогтнож байгаа юм баталгаа бол яг тэр хэл байна. Тэгээд түүх нь байна. Соёл нь байна. Монгол улсаа Монгол хүнээ гэвэл бид нэр юугаар ялгахдах вэ? Бос улсаас хэлээрээ соёлоороо тэр соёлын үеийг ийм соёлтой ийм гэсэн тэр нөгөө хатгалж ирсэн соёлын өөрөө ингэж ялгарах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр бидний ингэж оршин тогтнож ирсэн өдөө хүртэл одоо төр тус байгуулад ингээд 2000 гаруй жилийн түүхтэй хүн үгсэн улс байгаа гэдэг чинь батлах одоо тэр соёлын үнэт зүйлс чинь байгаа байхгүй юу? Одоо булшнаас гаргаж ирж байгаа одоо энэ
нийслэл хот мань байсан, бүр эзэнт гүрний нийслэл байсан гэд хар хормотын туйрмөр энэ бүх чинь соёлын өв чинь ингээд бид нэр энийг хайрлж хамгаалж энийг ингээд мэдчихэж хаач үедээ өвлүүлдэг тэгээд Монгол гэдэг нэрээ аваад Монголд ийм хүчлээ гэдэг тэргээрээ батлаад ингэж явж байгаа хэрэгтэй байхгүй юу. Тэгээд өөрөө манай улсын ингээд энэ бүх л хөгжлийн түүхийг ингээд хадгалаад ингээд энэ байшин барилга сүм дуган хотын үлдэгдэл цайж ингээд явж байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр бидний ингээд одоо ингээд яг одоо соёлын архитектурын өвийг яагаад архитектур гэж хизээнээс тооцгоо моцгоо гэх юм бол юуны олон нөгөө нэг Аз номхон далайн архитектуртай холбоо гэж үүдэг та Акаша гэдэг. Тэнцэнээс болохоор зөвлөмж гаргасан байхгүй юу. За баригдаа 50 жил болсон. Тэгээ урлаг уран сайхны үн цэнтэй. Урлаг уран сайх түүх мэдээ шинжлэх ухаан ингээд бүх юмны үн цэнтэй. Тэр одоо барилгыг архитектурын өв гинэ гэж байгаа. Тэгэхээр архитектурын өв юм түүхэн дурсгал барилга гэдгийг олон улсын тодорхойлт нь болохоор бидний гайхамшруулах мэдрэмжийг төрүүлнэ гэж байгаа. Хамгийн түрүүд бидний тийм мэдрэмжийг авах хэрэгтэй. Барилгаас тэр юмнаас эн чинь тэдний үед баг тийм хуучны тийм байж өсгөл энэ ч гэсэн ямар гоё барилга вэ? Эстэн ингээд шийдэл мэдэл ч юм уу одоо чимгэл ингээд урлаг талаас нь ч юм уу. Тэгээд тэр нь өөрөө тухайн үеийнхаа одоо соёл, нийгмийн хөгжил, архитектур, археологи, түүх бүр ингээд баримтад болон бэлгэдлийн ингээд бүх хувийг өөртөө ингээд шингээсэн. Тийм юмыг бид нэр одоо ингээд дурсгал барилга, түүхэн барилга, архитектурын өв гэж байгаа байхгүй юу. Гэхдээ мэдээж тэрийг тодорхойлохын тулд ингээд шалгуурууд байна. Олон улсын хэмжээнд ингээд янз бүрийн шалгуурууд байна. Тэгээд яг нь ерөнхийн нөгөө нэг ингээд дэлхийн өв бүртгэж байгаа ингээд номинаас ингээд төвшүүлж байгаа шалгууруудаас ингээд аваад ингээд бид нэг 7 шалгуур гаргасан штэ гэж айгийн төслөө. Тэгэхээр чинь ингээд хамгийн эхлээд бол нөгөө соёлын үнцэн, урлагийн үнцэн тэгээд нөгөө түүхийн он цагийн үнцэн. Мэдээ тэр улиран өнгөрсөн он цаг чинь хамгийн чухал. Тэгээд урлаг соёлын үнцэн чухал. За тэгээд нарийсгаал ингээд ярих юм бол анхныхаа зорилтоор ашиглаж байна уу? Бүрэн бүтэн байна уу? Төлөвлөлт нь ямар вэ? Технологийн ямар шинэ барилгын ямар тухай төвчсөн юуг тусгасан байна? Тийм барилгын хөгжлийн одоо технологи гэдэг юм уу? Материал гэдэг юм уу? Юу тусгасан байна? Энэ төргээд ингээд тэр барилгач үнцэн нэмэгдээл ах таахгүй ингээд шалгуураар ингээд яхаар чинь. Тэгээд одоо бидний ингээд тогтоогоод өнөөдөр хамгаалтанд бид нэр 3 зэрэглэлээр хамгаалтанд авч байна. Улсын, аймаг нийслэлийн одоо сум дүүргийн ингээд 3 шаттай хамгаалтанд аваад мэдээж саяныхаа шалгуураар үнцэнээрээ бол одоо улсын хэмжээнд байх одоо юу байна? Энэ бол одоо ийм хэмжээгээд онцгой бүх шалгуураараа тэгж байна. Тэгтэл сая юу хэлэх гээд яаж байгаа. Тэгээ орчин үеийн өв гэж одоо шинэ юу гарч ирсэн. Нэр томьёо. Тий. Одоо бид нар чинь ингээд архитектурын өв, дурсгал барилга гэж яваад штэ. Тэгтэл одоо орчин үеийн өв гэдэг юм сүүлийн үед гарч ирсэн. Тэр бол хэдэн оноос 2003 оноос ЮНЕСКО-гоос бүр ингээд тодорхойлоод тий олон улс. Одоо олон улсын нөгөө дэлхийн соёлын өвийг соёлын болон байгалийн хамгаалах конвенц гэж байгаа. 70 онд байсан. Тэр манай Монгол улс 90 онд илсэн. Тэгэхээр бид нэр тэр конвенц дээр юу гэж заасан бэ? Тэр конвенцийг чинь биелүүлж байгаа зөв ЮНЕСКО. Тэгээд тэрний чинь бид нар бүгдийг ингээл тушаал шийдвэрээ одоо дүрм журм зарчмын дагаад биелүүлэл явж байгаа хэвээр. Бид нар чинь нөгөө олон улсын конвенцэд орсон гишүүн орны хувьд одоо ЮНЕСКОгийн гишүүн, НҮБ-ийн гишүүн, тэр конвенцийн гишүүний орны хувьд тэрнээс гаргаж байгаа дүрм журм одоо зарчмын дагуу одоо сэргээн ажиллаа хийж тэрний дагуу бид нар мөрдөх хэвээр. Тэгэхээр чин 2003 оноос болсон ЮНЕСКОгоос за орчин үеийн өв гэж 19-өөс 20 дугаар зууны ландшафт, хот төлөвлөлт, архитектурын бүтээлүүдийг орчин үеийн өв гинэ гэсэн. Тэгэхээр чи одоо манайх одоо ингэж яриад байгаа одоо энэ 40 хэдэн он, 30 хэдэн он, 50 хэдэн он, 60 хэдэн он баригдсан барилгууд чинь орчин үеийн өв болж байгаа байхгүй юу? Тэгээд одоо ЮНЕСКОгийн зорилго юу вэ гэхлээр ингээд хөтөлбөрөөр боловсруулж байгаа. Төслөх хөтөлбөрөөр боловсруулад одоо энэ янз бүрийн улсуудад ямар байна, Азад ямар байна, Энэтхэгт ямар байна, ийшээ ингээд юм судалгааны ажлуудыг хийлгээд тэгээд одоо эн чинь нөгөө нэг хууль эрхийн орчин үеив чинь те хүмүүсийн мэдлэг тааруухан. Тийм учраас тэр чинь ЮНЕСКО бүх газар ингээд сурталчлаад хилээд тэ ойлгуулад хууль эрхийн юм тэгж жагаад нөгөө одоо номинац шүү дээ одоо нэг дэлхийн өв бүртгүүлдэг шалгуурууд одоо ингээд соёлын өв юуны тэр ингээд баримтат өв гэдэг шиг орчин үеийн өв гэдгийг оруулах гэж байгаа аахгүй юу тэр нэг номинацт нь
Тэ тэгжээж одоо нөгөө 19-р зуун 20-р зуунд баригдсан барилгуудаа авч үлдэхгүй л ингээд яагаад авч үлдэх гээд байгаа юм бэ гэдэг чинь өөртөө нөгөө түүхээ устгах гээд байгаа байхгүй юу? Тэр чинь түүх байхгүй юу? Ингээд нөгөө чулуугаар бичсэн түүх гээд байгаа шүү дээ архитектурын чинь одоо барь. Ингээд түүх байхгүй. За бид нэр ингээд ерөөс Улаанбаатар хот ингээд одоо жишээ нь би нэг юмд амар харамсчаадаг. Улаанбаатар хот руу орох хаалга байсан шүү дээ. Буянтгоогийн хаалга. Цагаан хаалга. Биш ээ. Цагаан хаалга бол наадлын нөгөө 56 онд нөгөө Варшил юу Монгол аачлалууд найрамдлын хаалга гэдэг чинь комитетын цагаан хаалга байхгүй юу? Тэнд чинь Монгол Оросын сүлдтэй инх тайвны юутай барилавтай Монгол Оросын сүлдтэй тийм хаалга байсан. Тэр бол манайхан цагаан хаалга гэж нэрлэдэг комитетын цагаан. Тэр бол биш. Бүр цаана нөгөө нисхийн цаана байсан нэг юм хаалга байсан шүү дээ. Тэрийг болохоор яг нэг Батүл яг одоо засаг дарга үед хоёуланг нь буулгацсан. Тэр болохоор ингээд өөрөө түүх одоо Трамвайны арк гэдэг ингээд Парис дотор байж идэг шүү дээ. Тийм. Тэр чинь болохоор ингээд тухайн үед барьсан. Тэгэл хоёр талаар нь машина явуулаад ингээд зохицуулаад байж лээ шүү дээ. Ер нь энэ хаалга гэдэг чинь нөгөө энэ хотын ингээд хүрээ эндээс эхэлж байгаа шүү гэсэн одоо нэг байна шүү дээ. Тэгээд хот ч улам хөгжөөл тэлээд ахлаар нөгөө хаалга чи хот дотор оруу. За тэдэн онд одоо хот энд зах нь энэ байсан байх шүү. Гэтэл өнөөдөр ингээд тэлээд юм болсон. Түүхэн баримт байхгүй юу? Японд бас нэг тоорын хаалга байгаа. Тэгээд энэ тэн зөндөө байгаа. Тэгээд тийм хаалга байхгүй юу? Тэрийг бол ярсаа авч болохгүй. За одоо цагаан хаалгыг одоо хот ингээд төлөвлөлт хийх гээл те одоо чинь энийг зайлуулах гал ингээд машин зам хоёр талаар нь доогоор яаж төлөвлөлт хийж болно шүү дээ. Тэгэл тэрий чинь бүр болохгүй гэвэл ингээд зөөгөөд өөр газар аваачиж болно. Одоо чинь ингээд Төв аймаг руу ордог хаалганд болгоод тэгээд хажууд нь пайз мадин тавиад тэдэн он 56 онд чимэд манай анхны архитектор Уган архитект Чимдгуан проектээр хийсэн 56 онд байгуулсан хаалга тийм одоо шинэ төлөлтөөр энд авчирлаач гэдэг юм уу те хажууд нь таних тэмдэг пайзыг тавьчаад тэр хаалгыг тэгээд кат хийгээд аваачих болох байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг ийм одоо орчин үеийн өвч бай одоо бүр эртний одоо 17-18 дугаар зууны одоо хамгийн манай эртний юу чи Эрдэнэзүү хийдлээ шүү дээ 1600 1586 онд байгуулагдсан Эрдэнэзүү хэд байна. Барь ингээд шаваагаад үлдсэн ингээд барилга гэдэг юм бол тэгэд хэдийн үеч бай тэгээд тэрий чинь өөрөөхөө тэр эвдрэл гэмтэл ямар байгаа байдлаас нь шалтгаалаад дэлхийн нийтээр ингээд сэргээн засвал янз бүрийн аргууд байна шүү дээ. Одоо үндсэн 5 арга байна. За одоо ингээд байгаагаар нь ингээд муудахын зогсоогоо тий ан цаваар нь юу гэдэг ингээд зогсоогоод бүр ингээд шпрезээр бэхжүүлээд арай мараагаа цэвэрлж мэрлээд байгаагаар нь хадгална. За тэрүүний хийсэн консервац, preservation гэдэг чинь байгаар нь хадгална. За тэр консервац гэдэг байгаа чинь яг одоо нусан байгаагаар нь үргэлжлүүлээ таадын энийг бүр газар руу ингээд үргэлжлэгийн явсараа тэгшэрсэн байл нэг төвшөнд бүдийн үргэлгийг болгоё гэд шинэ үрлэг тавих юм бол хуучин үрлэг шинэ үрлэг хоёр нь ялгагдахаар хийнэ гэд бүр олон улсын Венецийн хатыг зарчим заасан байна. Тэгээд ингээд байгааг нь бэхлүүлээд тулгуур хан хийгээд хүчитгээд ингээд нурсгал байдлуудаа нэг авдалж байгаа арга байна. За restoration гэдэг нь сэргээн засвал гэдэг нь болохоор яг одоо барилгын баримт одоо нотлогоо их сурвалж яг ийм байсан гэдэг нь баталгаатай бол яг тэр нотлогоо баримтыг үндэслээд их сурвалж үндэслээд анхныхын төрхөөр сэргээн засвал. Тийм байна. За тэгвэл сэргээн босголт гэж reconstruction. Тэр нь өөр. Тэр нь яаж яана гэхлээр нөгөө яг нөгөө дайн дайжин, вандализм, дайн дайжин одоо жишээ нь дэлхийн 2 дугаар дайн чинь Польшийн Варшав бол тэр чигтээ сүрсэн 39 он. Тийм. Тэр чинь тэгээ яасан гэхлээр одоо юунуудын тэр 1770 онд 70-аад онд тэр Польшийн хааны ордонд ажиллаж байсан Италийн зураачийн тэр хотыг зурсан 12 цуврал зургийг үндэслээд тэр хотын төвөөс сэргээн засвалж байгаа байхгүй юу. Тэрийн шиг дайнд ингээд үргэлжтсэн газар хөдлөлтөд тийм баглын ам шиг яатсан бол яг түүхэн баримт их сурвалж нь байвал дахиад яг анхныхаа сэргээн босно. Тэр бол устж өгөө болсон тохиолдолд дахин сэргээн босохоос зүгээр ямаа буулгачаад засна гэж байхгүй. 19 онд ч дуурийг буулгая, драмыг буулгая, драмын дор гараж үрээ дуурийг ингээд тендер зарсан 3 проект ирсэн. Хажууд тийш нь хүзөвчээр халах молбог проект ирсэн ингээд үнсийн номын сангай гэл нэг боо юм болоод манай эвлэ зөвлөгөө зөвлөл ингэлээ штэ. Тэр чин яг зориултаар ашиглаж байгаа дуур дараа малинч яг зориултаараа ашиглаж байгаа бүтээц одоо юу энэ тэр нус уурн морины хിവэрээ
Тэрэнд бол дотор талын нөгөө нэг юу энэ төр нь хэвээрээ те төлөвлөлт энэ төр. Тэгэхээр чин тэрийг бол бүрэн бүтэн. Тэрийг бол ямар ч буулгах хэрэггүй. Үнэхээр одоо яа гэвэл технологийн шинжилт хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэрийг чин буулгана гэж би чин бүх мэрэгжлийн хяналтын дүгнэлтийн үзэл гурвуулгын талаар тусад нь ингээд юм бичлээ штэ бүр ийм учиртай яагаад өвбэ, яагаад болохгүй, ямар байна энэ байдал энэ төр гэд. Тэгээд ингээд үзэж шалгахаар чин дуурийн театрын нөгөө эргүүлдэг нөгөө юм тайз эргүүлдэг юм айл 46 47 ашиглалтанд орсон мотор хэвээрээ л байгаа байхгүй юу. Тэр дээр үеэрээ. Тэгээд дээшээ ингээд гараад нөгөө хөшиг мөшгөн яадаг гэсэн чинь нэг залуу зогсож байна. Тэгсэн чинь тэр нь болохоор ингээд хөшгөө ингээд гараараа татаад тоосгоор хүндрүүлж. Гэхдээ тийм технологи орчин үеийн болгож шинжилгээ нь чухал голгоос гадна талын байгаль тэр том чулуун бүт бетон чулуун суурьтай дуурмөр бол одоо ямар ч тийм асуудалгүй байгаа байхгүй. Ганцхан өөртөө ингээд тийм дотор тал дайд тухтай яг орчин үеийн театрын тэр технологиудыг л одоо тийм ингээд яа тэгээд тэгэхээр эндээс одоо надад нэг асуулт байна л да. Одоо ингээд манай Улаанбаатар хотын маань түүх одоо бол ингээд 40 онд баригдсан барилга байгууламжууд маань одоо 50-аас илүү настай жилтэй болчихлоо шүү дээ. Тэгэхээр эдгээр бол ингээ орчин үеийн өвдөө орчиж байгаа юм байна. Тий орчин үеийн өвдөө орно шүү дээ. Тэгээд энийг бол одоо ингээ маасаар нь одоо бид нар бол орчин үеийн өв одоо гэж авч үзэх хэрэгтэй байтал нөгөө нэг төв номын сан драмын эрдмийн театр гэдэг ч юм дээ. Эдгээр нэг хотын бас анхны гол хэсэг байсан болохоор тэгээд энэ ингээл нураах уу, ингэхүү гэж яригдаад шүү дээ. Энэ тал дээр бол таны нөө масаар нь үзэл бодол. Ер нь одоо ингээд Монголд одоо нэг барилгын хөгжлийн төв те Монголын архитектурын хөгжлийн төв гэж нь энэ хідэн одоо барилгачид яг үе үеэр ингээд он оноо харуулж байгаа шүү дээ. За эхлээл ингээд талбай гэдгийг бий болголоо те. Ингээд талбай гэдгийг ингээд анхны архитектор 1948 Чимдгой юу гэжлээ. Анхны юу гэд 35 онд анхны инженер гэд мотогоо ирлээ те. Тэгэл тэр хоёр голлол ингээд улаан шугамын тавиал ингээд талбай энд байя гэд ингээд тогтчуулаад ингээд барилга байшингууд барьж эхэллээ шүү дээ. Тэгэл одоо тэр 46 онд ингээд юу ягаал тийм тэр хөшөөг босгоол эндэрийн талбай гэсэн яг хуучин байсан юм ерөөсөө жабалсан шийдвэр гаргаад энэ том талбай болгоё гэл бос олон улсын туршлага тэр Францын тэр талбай ямар байсан гэл тэгж байгаа тийм талбай хийгээл тэгэл 25 жилийн агаар нөгөө юугаа 46-нд юу босголоо өшөө босглоо. Тэгээд 47 онд чинь одоо энэ засгийн газрын ордныг шинээр барьлаа шүү дээ. Талын Японууд барьлаад талын Монгол барилгачид бариад ингээд яагаад тэгэл хажууд нь байгаа тэр элдв очоор тэгэл тэр алтаа зочид буудлал үйлдвэрчнэр бүгд 46 47 он гэл ингээд урд дуурийн чатар гэж 47 гэд. Тэгээд энэ соёлын төв биш соёлын төв өргөний чинь байранд ингээд хотын захиргаад намхан байсан биз. Тэгээд тэр чин байгаад эний чин 89 онд барьсан билээ. Тэгээд одоо энэ буулганд молгонд би нэг пост бичсэн тэгээд тэнд хүн төгөлс мэдгүй. Тэгэхээр энэ ингээд яг анхны ингээд хотын төлөвл тэгээд нөгөө 54 оны анхны Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө ингээд урагшаа нээлттэйгээд Монголын нөгөө хөрөө төлөвлөлт мүлүүлэлт гэдэг ингээд уламжлаа хадгалаад төлөвлөлтөө авч үлдэх хэрэгтэй. Томоор нь ихтэй зариул. За тэгээд анхны хороол гээд ингээд 58-аас 61 он хүртэл ингээд 1-р 40 мянгатыг бариад үргэлжлүүлээл 50 мянгатыг Оросууд 1-р 40-д үргэлжлүүлээд шар байгаа 50 мянгатыг хятадууд бариад тэгэл энэ 2-р 40 мянгатыг үргэлжлүүлээд монголчууд бариад ингээд нэг хороолол тэгэл баг тойроо гэл 61 онд ч баг тэгээ миний багшин проект ингээд баг тойроо. Тэгэхээр чинь энэ хүн ингээд хотын төвөөс хараад би ийм хороол руу орж ингэж гэдэг чинь өнгө зүс нь өөр байх ёстой шүү дээ. Өөрийн гэсэн онцлогтой. Тэр хорооллын нэг онцлог. Энд чинь нэг хороол мэтлэг хороол гэсэн үг шүү дээ. 40 мянгатын барилгууд чинь шал өөргөө явуулсаа. Дээр нь тэр карнизийн хээнүүд болохоор яг одоо манай сүм хийдийн дугны дам нурууны хэний давтамжуудыг ингээд аваад зүр хэгийн зурлаггүйгээр одоо тэр гурвалжин ийм зиг заг шиг ингээд босоо энэ чинь тэр давтамжуудыг аваад тавьсан байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь байж тээ ингээд яг тухайн үеийн нөгөө төрийн бас бодлого Ингээд архитектурын үг гэхэд чинь бас улс төр гэдэг төрөв би хэлсэн шүү дээ. Архитектур, археологоос гэтгс гадна улс төрийн бэлэгдлийн, документалны, юуны баримтат энэ гэсэн тийм бүх шинжүүд чинь өөртөө хадгалсан байх хэрэгтэй. Гэтэл энэ чинь манай улс ямар түүхэн замналаар явсан тий? За феодализмыг алгасаа шууд социализм, тэр социализмын бүтээн байгуулалтын үед одоо ямар харьцаатай улс төрийн хувьд ямар улс төрийн харьцаатай ямар баян бариад яасан. За тэр үеийн төрийн бодлого ямар байсан гэхэлэр нөгөө социалист
агуулгатай үндэсний хэлбэртэй барилга барина гэсэн одоо тийм хурлын нөгөө юутай. Тийм учраас энэ манай архитектур чинь заавал нэг үндэсний юу оруулах гал тий. Жижиг ч гэсэн дээ. Тий, жижиг ч нэг деталь оруулах гал дуур дээр, драм дээр тэгэл тэр ашиг тухай хин энэ чинь дандаа тийм одоо ингээд бид нэр ажиглдаггүй болохоос биш ингээд архивын барилга шүү дээ. Дамбины багшийн проект. Тэр чин дээрээ ингээд ямпаа хаалгыг төрсөлсөн байгаа хгүй дээр нь сүмийн ямпаа хаалгыг. За сүмийн энэ том хийдийн сүмийн ямпаа хаалга гэдэг нь урд нэг юм тоосгон хийсэн ийм хоёр талын намхан дундхан том нэг ийм тоосгон юм байдаг хан байдаг шүү дээ. За тэр ханы чи ямпаа гэдэг. Одоо ямпаа гэдэг нь хаалт хан гэсэн үг хятадтэй. Тэгээ тэр үг манайхаар би сая нэг яг далин тийгээд Монголоос орж ирсэн яг манай архитектур яг уран барилгад байгаа ихтэй ормол үгийг гэсэн чи бараг 50-аад үг ингээд шүүсэн ч байгаа байхгүй юу. Тэгэхээр ямпаа энэ төр ч ерөөсөө өөрчлөгдөхгүй пайлуургээд хажууд нь байсан ч ерөөсөө өөрчлөгдөхгүй ингээд доогүнч гэдэг юу байтууч гэдэг ингээд хэрэглээл явж байгаа. За тэр ямпаа ямар учиртай гэхэлэр угаасаа ингээд монголчин нөгөө манжи юунд ах чинь манжи хааны зарилгаар зөвшөөрлөл ийм том хийд барина. 50 өрөө тасалгаанаас дээш хийдэг барина. Тэгэхээр чинь ингээд манжи хаанаас зарилгаар байгуул гэсний бэлэг тэмдэг. Хүндэтгэлийн бэлэг тэмдэг, шашны талаас хамгаалтын бэлэг тэмдэг, ийм хаалга. Шашныг энэшээс шотогчоо одоо амортизатортой явж болохгүй, шашныг бас хамгаалж хаалталж байгаа. Ийм бэлэг тэмдэгтэй имийг тэр Дамбины багш бас судлаад тэр архивын дээр одоо энэ Монголын бүх түүх энэ архив энд байгаа. Хамгаалж байна. Төрийн архив гэдэг утгаараа соёмб хийгээд тэр ямпаны гол хан дээр соёмб хийгээд тэр бүр вааран дээвэртээ ч одоо ажиглаараа архивын тэр байр чинь хуучин байдсан дээр вааран дээвэртээ ямпаг яг ийм хоёр талын намхан ингээ гурван хавцтай ямпаа хаалгыг дүрслээд соёмб. Тэгэхээр төрийн бүх нууц хамаг юм хадгалт хамгаалт энд байна. Ямар бас тэр төлөвлөлтөө хийхдээ. Тийм тэгээ манай ингээд ахмад архитектурт ингээд аим одоо чинь драм гэх чинь яг дээр үе хот мандлын юугаар ингээд дөрөв жишээ тэнцүү. Тэгээд би өөрөө ингээд зүгээр бид ингээд морин толгойтой тэр нээста Монголын энтер гэлээдэг. Яг ингээд лувсан гомгой чинь нөгөө их барилга бүх төмний үйл солио гэдэг нэг ном бичсэн байгаа. Тэрэн дээр ингээд яг тэр чимэд тухай яаж энийг хийсэн бэ бичсэн. Чимэд нөгөө Чингисийн 8 шарга морийг төлөөлүүлж хаалган дээр нь 8 багнаар морин толгойтой хийсэн гэж бичсэн баг. Тэгэхээр ингээд аймаар ингээд судлаа. Одоо тэр дуурийн уртлын тэр дөрвөн баримл тэгэл тэр дотлорын хэмээ бүгд утгатай бүгд манай аквал тэр даваа сэрэн тэр жамба тэр нөгөө чамбал тэр одоо мундаг хүмүүс чинь бүгдээрээ хийсэн. Тэгээд бүр тэр хөшгөн заа юу. Би бүр ингээд үзчихээ бүр хөшгийн зургийг авсан. Хөшгийн ядам сургаа зургийг гаргасан. Тэр хөшгөн дээр хаан буугач хатан сүхнийхээ ингээд явдаг. Тэр тэрийг бүр өв соёлоо ингэсэн. Тэгэл тэр ингээд дагнаас игээл ингээд нөгөө гой том люкстрийн тойроод хийж байгаа. Тэгэл ерөөс ингээд бүх одоо тэр би тэр нөгөө нураан гэдгээс олоод судалж байгаа. Тэгэхдээ би ч нөгөө сүмрөөгөөс арай орчин үеийн өврөөгөө ороогүй байсан байхгүй юу. Тэгэл энэ гурван барилгаас л орчин үеийн өврөө ороод за одоо дараа нь за 20 минут ордыг дараа нь Ленин музей одоо алиг яах вэ гэдэг ингээд бодож ирсэн байхгүй юу. Тэр ингээд бодож модоогүй багт чинь би нөгөө нэг сүм өмөл судлаад тэгэл энийг одоо буулгахгүй энэ өв гэдэг чинь би нотлохын тулд ингээд шинэ тухааны үндэстэй юм бичихсэн ч за энэ баримлын нэрүүдийн олсон хин хийсний олсон яасан гадаа нэгээд бүр багны яг хаалган дээр чи ингээд шилбүрч морин хуурч баатар гэдэг ингээд 4 мөнгөний баримл байгаа да багны орой дээр тэгээд ингээ хараад явсан чинь хар хормын туурайс олцсон маскыг тэр ийм 3 маскыг ингээ давтамжтай тэр карнизаар тойруулаад явуулсан байгаа. Тэгсэн чинь хар хормын маск байгаа аахгүй дэн дотор. Тэгээд тэр одоо ингээд бадуудыг тий одоо сүмийн хаалган дээр ингээд дээрийн карниз гэдэг бад тэгээд нөгөө дөрвөлж ийм унуудыг энэ тэр ингээд дандаа деталь нь үзүүлсэн байгаа аахгүй юу. Тэгэхээр чи манай ингээд ахмад архитектууд ямар гоё ингээд өв соёл те хууч уламжлаа сүм хийдний гэдэг деталь энэ амар сайн судалж агаад ингээд шингээдэг байсан байгаа байхгүй юу. Тийм. Бид нар бол архитектуртайгаа хослуулаад тэр үед одоо яг неоклассизм чи яг тэр Оросд төгжижсэн. Тэгээд тэр неоклассизмын яасан мөртлөө тэгээд ингээд тэр энэ яг Монголынхоо гэж Монгол гэдэг юу оруулж ингэж тэгж байгаа тий. Тэгэл тэр лож мож тэр бартер бэлтажийн хашлага машлах тэр барилгууд бүгд нөгөө чамбилгоо хийсэн. Тэгээ амаараа одоо бүх там аквал мундаг урчуудын бүтээсэн өстой гоё. Тэгээ зүгээр л
За манай орчууд гэхэд интерьерийн ер нь чимэдгаа удирдах хийсэн байхгүй юу? Зургийн нь болохоор нөгөө Кайсел гэдэг нөгөө Германы архитект. Тэр чинь бас Германд айгу мундаг архитект байсан билээ. Карл Марксийн шагнал магналтай телевизийн цамхан момхын хийсэн. Надад эндээс нэг асуулт байна л да. Одоо ингээд Монголын архитектур гэхээр ингээд Японых, Солонгосих, Хятадих те ингээд ярьдаг тий. Тэгэнгүүт нөгөө бүгд л нөгөө сүм хийдээр төсөөлөд байдаг. Тэгвэл Монголын архитектур ер нь Азийн бусад архитектураас таны хувьд юугаар ялгаатай юм? Тэгээ яг би нэг сая 24 онд нэг Монголын уламжлалт архитектур гэр дуган гэж бичлээ л дээ. Тэгэхээр манай одоо энэ төлөвлөлтийн үндэс энэ барилгын одоо уран барилгын үндэс нь угаасаа л бүр эхнээс уламжилсан байхгүй. Одоо төлөвлөлт гэтэл тэр ингээд нөгөө хотоод ингээд уршна харуулад ингээд төллөөд голд нь одоо гол юу найлна ингээд гэдэг шиг тэр төлөлтийг чинь Чингис хаан өөрийнхөө ингээд яг ингээд нөгөө дайны юугаар суушиж явахдаа ордоо байгуулахад ингээд яг ордон тэгэл тайруулж өсөөл ингээд юунууд нь хаттууд нь тэгэл дайчт нь тэгэл хамгийн тойруулаад нөгөө гэрч тэрхэндээ ингээд яг ийм нөгөө хүрээ ингээд урагшаа нээлттэй гол цөмдөн гол юм нь одоо манай энэ юу чиг яг ингээд гол цөм нь бодлол засгийн газрын ордон тэгээ урагшаа ингээд нээлттэй яг одоо манай яг энэ уламжлалт төлөвлөлтийг бас 54 онд гоор институт хийхдээ тэр архитектур хийхдээ бодолцсон л байгаа байхгүй юу мэдээж бас 50 дугаар энэ нэмэрсэн л байлгүй. Тэгэхээр энэ төлөвлөлт нь хүртэл манай уламжлалт заа юу. За одоо энэ үлдээд байгаа энэ зүүн хүрээ ингээд төлөлтөөс үлдсэн 3 гэр дуган биш үү. За архитектурын хувьд болохоор бас нөгөө ингээд зөв эзлэхүйн төлөвлөлтийн ингээд барилгын хувьд авч үзгээд яг л нөгөө гэрээс л үндэсэж байгаа байхгүй юу. Угаасаа л гэр ингээд одоо бурхны шашин чинь Монгол ерөөс ингээд манай ингээд түүхийн дурсгал мурсгал гэж хаад ингээд түүх рүү ордог байхгүй юу. Тэгэхээр бурхны шашин ингээд 3 удаа Монгол дэлгэржээ. Ингээд хүн үгийн үе яс дэлгэрээд дараа нь одоо эртний үе дэлгэрээд тэгээд дараа нөгөө нэг эсэнт хөрний үе дэлгэрээд дараа нь 3 дахь нь бол тэр Авдасааны үед 16 дугаар зуунд дэлгэрчээ. За тэгээд тэр дэлгэрэлт ингээд нэлээд хүчтэй яг төрийн шашин болоод дэлгэрэх чинь бид нар чинь зүгээр л өөрсдөө дандаа юунда гэр дугандаа л нүүдлийн одоо гэртээ гэрээгээ одоо арай сайжруулад бүгдийг мод олгоод ханаач мод олгоод дээврийн бүр битүү ууны орон бан золгоод ингээд юу яагаад эсгээгээр давуугаад хийгээд тэгээд мод руу шилжихгүй юу. Тэгээд гэрээсээ одоо дугуй төлөлтөөсөө одоо яг Занозрын өөрийн ингээд байгсан анхны одоо энэ бацаан зогчин дун яг ийм дөрүүлжин тэлүүр нуруутай гээд багны тоог нэмээд нурууг нэмэл нөгөөсөө юу уулын хормооч хүрсэн ингэж өргөжүүл болно гэдэг нөгөө занаас хэлсмэт тэр дөрвөлжин төлөвл тэр 8 тал 6 талд энэ дугуй чинь яг манай Монголын яг өөрийн төлөлт аахгүй юу төлөвлөлтийн хувьд за тэгээд дотор нь орон зайн төлж юу вэ гэхлээр яг гэрчгээ бүхэл нэг ийм орон зайг төлөвлөлтөг гэсэн байхгүй юу та нар одоо гэрчийн ингээд бид нэр бүгд тараал ингээд бит явдаг штэ бүх дугнууд одоо тэр хин бацаан дугуйн тийм байсан бацаан дугуйн чинь эхлээд дандаа бүдээр ингээд мөн банзар модоор хийчихэд даав эски бүрээстэй байсан шүү дээ. Чичэн галуу гэдэг 3 давхар дугуйн ойроотой тийм. Тэгээд тэр бүх юмнуудаа одоо жаннаасыг харахад та нар ингээл нэг бүтэн гаднаас нь 3 давхар ороод нэг бүтэн орон зайгаа үстэй. Тий. Тэр чинь одоо манай төлөвлөлтийн онцлог одоо ингээ бүх юм одоо ингээ нэг юм гэрт дотор бүгдээр ингээд бид нар хараад ингээд бинээс хараад орж гарч байгаа бүх юм ингээд бидгч тэгж тэр ийм нэг бүтэн орон цай төлөвлөдөг чинь нэг манай юу тэгээд мэдээж ингээд модон юм бол манайд байсан за тэгээд яг 1778-аас манай Улаанбаатарч яг энэ суурьсан нөгөө юунаас 1720 оноос эхлээд тэгээ манжи одоо зөвшөөрлөөр тэгээ манай бидээс манай усаас зөвшөөрлөөр хятадын худалдаач орж ирсэн байхгүй юу. Тэнгүүт одоо энэ хятадын суурин маймач хотод бий боллоо шүү дээ. Өргөний маймач, хягтын маймач одоо тэр ховдуулаастай гэдэг юм маймач хотод бий болсон. Худалдаачны хот байхгүй юу. Гэтэл яасан тэр худалдаачны хотыг чинь дагаад бас өөр мэрэгжлийн хүмүүс ирсэн шүү дээ. Гар урчууд, юунууд. Тэгээд нөгөө барилгын хүмүүс ирээд бааю бариад тоосго хийгээд тэгээд бид нар чинь нөгөө одоо угаасаа ингээд бүдийн шашны хөрс сэргэлтэй улсууд чинь юу яаж байгаа шүү дээ. Соёлын нөлөө, архитектурын нөлөө байна шүү дээ. Тэгэхээр чинь бид нар тэр баарн дээвэр
тоосго хийх энэ чинь хятадудаа сураад барилгаа Улаанбаат бүх хөхтөөс хамтаа болгоод тий тэгээд ингээд ваарн дээвэртэй болоод дандаа ингээд банзан дээвэртэй юун дээв төмөр дээвэртэй энэ төрсэн бол ингээд ваар энэ төр ороод тэгээд ийм соёлын нөлөө орж ирнэ штэ тэгээд бүдийн юутай төвдийн ч нөлөө орно энтгийн ч нөлөө орно ингээд харилцаа холбоо тэр үед байсан төвд хүртэл манайхын заажид суралцаал ирдэг хин ч гэсэн өөрөө төвдөө суралцж байгаа за назар ч гэсэн ирээл сардын хийдэ байсан тэн дээрс төвд хийзэн тэр оруулаад тэгэхээр манад одоо ингээд ирсэн гадны жуулчид тий ялангуяа одоо ийм архитектур мэддэг. Гэхдээ яг архитектур хүн ирж байгаагүй л дээ. Дандаа угсаадны судлаач, газар зүйн судлаач, тийм хүмүүс тий. Тийм тэгээд тэд нар чинь нөгөө гадаад төрхөөр нь харж байгаа шүү дээ. Тэгэл өөрсдийнхоороо энэ хятад төвд хийц тий Монгол төвд энэ төр гээд ингээд хятад Монгол гээд ингээд нэг юм өөрсдөө ингээд стил гаргачихгүй юу? Тийм барилга марилга. Тэгээ би бүр тэрийг одоо би тэр гэр дугны эхний нөгөө удирдахад яг энийг бүгдийг батад битсэн. Хин хизэнээс энийг тим хийцэн барилгаа хийчихвэ. Тэ? Тэгээд хин ингээд цааш нь өргөлүүлээд явчихгүй аа. Манай Монголын архитектур бичсэн хүн цөөхөн байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг анхны их бичсэн одоо Монголын бүх ингээд лам сүмдгээс Базнэ тэ. Тэгээд Базнэ 1887 онд бичсэн номыг надад одоо Монголын сүм хэл лам нарын юу гэсэн Орос дээр нь эстет хийсэн номыг надад манай археологч миний нөгөө шүүмжлэгч байсан баяргаа өгч ирсэн. Тэгэл уншаал тэгэл ингээл дараа нь тэр бас сүүл монголоор орчуулагдсан байлээ. Тэгсэн ерөөсө Базнээс эхэлсэн байгаа байхгүй юу. Ингээд тийм хийцгээд тэгэл тэрийн 61 онд дараа нь тэр Кондратьева гэдэг нөгөө олс судлаач ингээд хангаан бүсээр явж судалгаа хийсэн сүм дугны тэр бас тэгээд дараа нь нөгөө 61 онд шивтэлэггүй хэвлсэн шивтэлэгч Монгол 6 жил ажилласан Монголын архитектур анхны номыг бичсэн хүн шивтэлэг тэгэл ингээл хөвөртөө тэгэхээр тэрийг би тэгэхээр ингэсэн за энэ хүн бид нар угаасаа Франц одоо Италийн сонгогдогч нь Орос Морс руу нөлөөлж л байгаа шүү дээ. За тэрнтэй адилхан Европ орондоо манай Азийн юмнууд нөлөөсөн. Тэгвэл тэр чинь өөрийн болгоод нэг монгол хүн нэг одоо тэр үед бол архитектор гэдгүү тэр хүн чинь өөрөө ингээд сэтгээд ижээгээ гаргаад хийж байгаа шүү дээ. Монгол хүний оюун ухаанаар бүтэж байгаа болгож чинь монгол л юм. Мэдээ тэр ашигтай шинэ технологи, шинэ материал энэ тэр нь ашиглаж болно шүү. Тэгээ би бүр тэр ном жишээгээр за та нар одоо ингээд мароккын тий Итали янз бүрийн урсгал ингээд Оросд, Францын янз бүрийн гэсэн байхад энийг хараад энэ бол Итали Орос гэдгүү эцтэй. Тэрнтэй адилхан яагаад Монголыг болохоор Монгол тэр бол зөвхөн өнгөцгөн харсан нөгөө нэг гадны жуулчдын яг мэрэгжлийн ч хүн биш ингээд үнэлсэн юм. Тэгэхээр энэ Монгол улсын нутаг гэсэн Монголын оюун ухаанаар бүтэж байгаа энэ чинь бүгдээрээ л Монголын архитектур. Эний чинь баяжуулаад те тэгэл давхар олгоод юу олгоод ингээд хийгээл яаж байгаа чинь юу. За яг нэг Чингийн үед бол яг одоо энэ Чингийн үеийн яг төлөвлөлтийн дуурайгаад барьсан бол амар эсгэлэнт л та. Тэгээ угаасаа амар эсгэлэнтийг Чингийн үеийн хажууд хоёр улсын соёлын харилцаа яг тэр ордны тим төлөвлөлтөд яаж Монголын нүүдэлчний талд ингэж идээшэд тэгжэн гэдгээр бүр ингээд тентатив ингээд уртсан саналаа батлуулаад ЮНЕСКОд өгөөд ЮНЕСКОд бүртгүүлэхэд явж исэн байхгүй юу амар эсгэлэнтийг тэр бол бүтэн яг ингээд одоо энэ Хятад Монголын соёлын харилцаа яаж ингэж идээсэн энэ төр гэсэн тэрний гэрч юугаар тэгсэн чинь нөгөө ингээд нөгөө ус төрж бол тэнд ч очиод баяр цагт юуны сайд тэр чинь юуны сайд байсан. Ингээл байгалийн төрчны сайд нь мод авчир тариад тэр одоо сангийн сайд баяр цагт тэнд бомб юу соврог босгоод ингээл дураараа яагаад нөгөө хамгийн гол нь нөгөө үн цэн юунд байдаг вэ? Дурсгал барилгын үн цэн анхныхаа дөрхөөрөө байгаа газараа унган үүссэн газараа байж ч үн цэн оршдог байхгүй юу. Гэтэл чинь байгаа газараа байж ч тэрийг хүчээр өөрчлөж таяад модгүй газрыг модтой мод болгож тариад гадуур нь арт талд нь уул муул нэг өсгөл байснаас өөр юм байхгүй уулан дээр нь бурхны хүчээр бариад сураг муур гараад тий хамаагүй дээр балбай нэг юм сургыг бариад ингээл яачхаар чинь анхны дүрхээ алдахаар ямар ч үн цэнгүй болчихж байгаа. Тэгээ ЮНЕСКО хаассан болцсон. Уул нь ингээд тэр чинь тэхэн тул бид нар чинь ингээд айгүй олон жил бэлддэг шүү дээ. Бүхэл бүтэн юм дасаа. Бичиг баримт ийм хавц бэлдэн. Менежментийн төлөвлөгөө заавал боловсруулсан байх хэрэгтэй. Менежментийн төлөвлөгөө боловсруулсан тул Японуудаа та
5 жилийн санамж хүчиг хийгээд би 5 жил тэн дээр очиод орчны хүмүүст нь тайлбарлаад 3 сумын ингээд менежмент төлөвлөгөөний төслийг гараад хэлэлцээд яриад тэгээд энэ 3 сумын хамгаалтын бүсийн тогтоогоод газар дээгүүр нутгийн үндэд энэс эхлээд аль талаас амар руу хүмүүс ирдэг мөргөлчд байсан. Аян тийм хүрдэн ингээд бүхийг оруулаад ингээд хамгаалтын бүсийн тогтоогоод ингээд сайхан явж итэл чинь ингээд. Энэ эхлээд Монголын засгийн газар энийг хэр зэрэг анхаарж байна гэж үздэг байхгүй юу? Ингээд дэлхий болохын тулд. За тэгэхээр чин Монголын засгийн газараас бид нэр энийг ингэж заасан ингэсэн менежментийн төлөвлөгөө авах таахгүй. Тэр төлөвлөгөөг нь арай гэж Японуудаа хамтарч болж орон нутгийн 3 засаг дараа хэд дахин хилцүүлэх семинар хийж боловсруулаад ингээл юм явж итэл чин дундуур нь орол пар гэл ингээл бодоолоход бүртгүүлгээ тэгээ болиулчихж байгаа. Одоо хар хором хот дэлхийн орхны хүндэс соёлын дурсгал гэдэг ингээд 129 газар 5 сумын нутагта байж штэ. Энэ соёлын дэлхийн бүртгэнэ гэдэг чинь эн чинь өөрөө хүн төрөлхтний өв болж байгаа байхгүй зөвхөн Монголын биш. Тэгэхээр бид нэр хүн төрөлхтний өмнө одоо төлөөлж байгаа ЮНЕСКОгийн хариуцлага хүлээж байгаа байхгүй. Энийг энэ чигээр нь хадгалж хамгаалъя. Энэ хамгаалтын бүсэнд дотор илдэв нөгөө янз бүрийн юм барьж болохгүй малгүй нэ тэрэгээд тэр хар хормын хамгаалтын бүсийг тогтоох чинь дээгүүр нөгөө төлөвлөлтөд мэдхгүй учраас хар хорон сумын төлөвлөлөд машин зам явцсан, тариалангийн талбай ногоо тарьсан, оршуулгын газар энэ төр байсан шүү дээ. Бүгдийн чөлөөлөд ингээд одоо хамгаалтын бүсийн тогтоож байгаа байхгүй юу. Тэгэхээр чи ингээд одоо анханасаа ингээд төлөвлөж байгаа, барьж байгаа, хотыг төлөвлөж байгаа бүх хүмүүс ийм ойлголттой ах хэрэгтэй байхгүй юу. Соёлын өв, одоо архитектурын өв. За одоо бид нэр өнөөдөр ярьж байтал чинь хажууд нь барьчлаа. Одоо ингээ 20-ын ордонд 16 он баригдсан. Одоо соёлын ёстой. Дурсгал байна. Ингээд би ингээд материалын бүрдээ тэн дотор тэр чиканкийн хин хийсэн, чулуун дурсгалын хин хийсэн, тэр юуг нь хин хийсэн ингээд юмуудын судлаад үндслийг гаргах хэрэгтэй шүү дээ. Тэгээ би Оросын проект хийсэн, ямар зорилгоор ямар проект хийсэн зураг мургийг нолоод архитектур сэтгүүлээс нөгөө декоративны искусствогийн сэтгүүл гардаг. Тэнд одоо манай урлагийн хийсэн хин одоо жишээ нь амгалан өдөртөө дээр тэр ганжрын хийсэн ингээд хин юу хийсэн ингээд судалж дуусчээтэл чинь хажууд амар өндөр байшин барьсан заяа. Тэгэхээр чи ингээ мэдчих хэрэгтэй байхгүй. За энэ одоо ингээд дурсгал болно шүү, тэдэн барьсан тэгин шүү. Эний одоо хажууд нь төлөвлөх юм байна. Зохиомжийг алдахгүй, ерөнхий сэлэвэтийг алдахгүй, масын харьцааг нь алдахгүй. Одоо хараг төсвөр бараагийн дарахгүй энэ төргээд архитектурууд бүр хотоо төлөвлөхдөө, байшингаа төлөвлөхдөө ингээд бодож явах хэрэгтэй. Тийм учраас би одоо өнөөдрийн нөгөө зэрэгтэй аваад тэнгөө мэрэгсэн тий хичээл заадаг байхгүй 4 цаг за одоо ийм шүү тийм шүү ингэж засна гэж ийм одоо арга заргатай ийм нэг ийм үнэтэй юм өгün да гэд бас заадаг байна. За тэгээд эндээс нөгөө бас нэг асуулт байна. Та одоо ингээд сэргийн засварлалтын газар ажиллаж байсан, дараа нь соёлын яамд ажиллаж байсан байна тий. Тэгээд нөгөө сая амар баясгалант дээр бас хэрэгжүүлээд ЮНЕСКОд бүртгүүлгээд ингээд судалгааг явж байна. Энэ ер нь та ер нь ойролцоогоор хэр хэмжээний бодлогын баримтчиг тий. Тэгээд хууль, дүрм журм мон дээр ер нь ажиллаад ер нь яг юу одоо бүтээж өгч энэ өндөрлгөөс хад юу шаг өндөрлж үзье. Тэгээ юу л та амар баясгалантыг бол би яг тэгэл 14 жил амар баясгалантын авторитет хамт тэр чинь том 28 барилга байгаа шүү дээ товчсон. Автор архитектор ажилласан байхгүй юу. Тэгэл бид нэр чинь нэг л бүдэрингийн 100 болохоор л тэндээ чад бүр ямар сайнтай би бүр нөгөө хүүхдээ хөхөл ахт нааж авсан тэгэл та сүүгээ ингээл саагаал өлдөөгөл бүр ингээд намар нөгөө машин чинь ингээд байгуулга байгаад машин зэж олдохгүй шүү дээ. Тариа будаа ингээд дуусаад бүх тариа ногоог заасны дараа тэр машин бид нэрийг авдаг тий. Тэгэл машинаа хүлээгээл тэгэл тэнцээж тэгэл хүүтэн мөтэн янз бүрийн нөхцөл байдал. Тэгэл би тэнд яг ингээд ажиллаа зургийг ингээд хийгээд тэгсэн. Тэгээд дараа нь 92 онд ингээд хүлээлгэж өгсөн. Очроод ерөнхийлөгчийн зарилгаар ингээд очоод бүр ингээд нээлт мэлт хийгээд ингээд хүлээлгэж өгсөн байхгүй юу. Тэгээд ингээд ЮНЕСКОгийн төслийг чинь бид нэр Мон 75 гэдэг ЮНЕСКОгийн төслийг 81 оноос 83 он хүртэл хэрэгжүүлсэн заяа. Тэрэн дээр тэр Японы эксперт ирээд газар дээр нь урдтаад тэр ялцаасан баган маган солих ажлыг хийлгэсэн. Маш олон хүн орсон. Тэрэн дээр чинь 10 хэдэн Вьетнам дам можаанууд бүх мод сэлбэр можааны ажлыг Вьетнамууд хийсэн. Модны чиглэлээ. Тийм модны можаанууд ахгүй. Тэгээ тэрийн нэг тоо гэдэг архитектуруудаар даа. Тэгээ Японы
Тэр бочон архитектор яг тэр 60 хамгийн одоо Монголын хамгийн том багын ч одоо 60 см диаметртай зогчон дон баггүй амрын тэрнийг одоо ингээ ялзарсан хэсгээ тайр залгах малгын тэр чинь тэр Японы экспертүүд удирд хийсэн бид нар хамтарч ажиллаж ясан зунжин ажиллаад тэгээс бас 10 гэртээ хүн чинь Батбаяд чинь сар сараар ээлжлээд ингээд ажиллаад тэн дээр чинь ингээд бас хамт зун байна штэ ихтэй зураг мурга хийсэн автор хяналт маркер тэгээд тэгжсэн тэгээд гэсэн чинь бас Эрдэнэгаа нэг ном гарсан байсан манай нэг бол компани бас ийм ном гарсан байлиг. Бас биш үү? Юу ячжээ? Гурдын орон бичиж засчлаа гэжээ. Тэгээд эний чинь очоод тэгээд би чинь 92 онд Яамд очсноос хойш 94 онд хамгийн сүүлчийн байрлал хүлээж авахд Амресхэнж авсан. Тэрнээс хойш очиж яваагүй байжгаад 2006 онд тэгээд нөгөө даамлаа аваад тэн дээр ажиллаж байсан даамлыг аваад манай хоёр даамлыг аваад машин зугаад очсон байхгүй юу? Ерөөсөө би энэ тухай юм бичиж би бичихгүй л одоо энэ ингээд хойч үе минь өмнө түүгийг мэдхгүй нүнгэрх нь гээд очиод энэ үзэж хараад тэр хоёроо чинь замдаа яриа мараа ахуулаад өдөрч ажиллаж байсан юм чи тэгээд яг тэр чулуу баюу авч исэн газар мазрын олоод үзээд хараад ингээд тэгэл би тэр 6 оноос эхлээл амар эсгэлэн тийм бүх ингээд энэ яаж яасан гэл бүр майдргаа уяасаа бүр соёлын амнаасаа ингээд 50 74 онд чинь очиод ЮНЕСКОгийн экспертүүд бүр дүгнэлт гаргаад судалгаа хийгээд тэгээ бүр хамгийн түрүүнд одоо энэ дөрөвдүгээр богдын шарилын сүм зогчин ингэж бэлтгээ хиймээ гэдэг. Айл эртнээсээ ингээл яваал тэгээд ЮНЕСКОд хандаад тэгээд энэ төсөл хэрэгж байгаа аахгүй юу? ЮНЕСКОгийн төслөөр л энэ ингээд ястны материалын болоод мэрэгчлэлний тусалцаа үзүүлсэн. Тэгээ бүх сүмийн өөгдөөх тэн засварсан болтой ингээд нэг Амресхэнж архитектур гэдэг ном 10 онд хэлүүлсэн байхгүй юу? Тийм тэгсэн. Тэгээд дараа нь тэрийг ахад бас дууссан бас манай юунууд бас оюутан магистр архитектууд таалдаад бас мөнгө төгрөг нэмэрлээд 20 онд 2 дахь нь хэвлсэн. Тийм тэгээд яг уу Зообиста ганцхан удаа ном бичээ энийг л нэг сайн биччихээ гэл яг нөгөө ном хэвлэлийн стандартыг барьж агаад зүйлтийн яаж дүйдг харж агаад яс хийсэн байхгүй юу? Тэгсэн чи 10 оны шилдэг ном болсон юм. Тэгээд эвлийн нэрмжин шагнал авсан тэргээр. Тэгсэн чи амар уран зориг ороод дараа нь нөгөө нэг ер нь Монголд нэг бунхан байсан гэдэг утгаар гүнжин сүмий чи ингээд нэг юу байсан соврог байсан тэрийг нураагаад дотор нөгөө хүүрийн шатаагаад тэгээд тэгсэн гэсэн одоо 61 оны дамнын сургууль бичсэн байна. Жижигхэн нэг документ цагаан. Тэгэл ер нь тийм л яриа бүх ингэдэг. Тэгээд нэг гүнжин сүмийг ер нь яа гэд судлаа гэд очиод ингээд судалж модлаа. Тэгээд нөгөө яг одоо хизэнээс чандарч эхэлсэн манжин үед энэ чинь манжин Инкамгалан хааны 6 дугаар гүнжтэй манай одоо Түшэт хааны зан назрын одоо дондовд орж хатан тэгээ манай бас Түшэт хааныхны удам түүхтэй холбоотой яг дээрэс нь одоо манжин Инкамгалан хааны чинь одоо имэн Монгол байсан тэгээд манжин бас 6 дугаар гүнж гэдэг ямар учиртай гэж тэгэл одоо бүх юмыг судлаад газар дээр нь хэмжил тэгээд очиж 2 удаа очиод ням цогт балдын интерттэй очиод маш надад хамтарч ингээд хэмжилт хийгээд тэгээд бүр ингээд чандралах ёс, оршуулгын ёс ямар байсан гээд за тэр бол газар дор юм бунхан байжээ, алтан савн дотор өмсөн байжээ гэдэг. Тэгээ Монголд бол ер нь бас бунханы архитектурын төлөөлөл, оршуулгын архитектур гэж байдаг шүү дээ. Тэр шиг одоо бунхан байсан гэдгээр тэрийг ингээд бичсэн байхгүй юу. Тэгээд гүнжин сүм номыг хичээ тэр чинь сэргээж босгож зураад за дээрээ зүгээр ийм бунхан шиг ийм юмтай доор нь бол яг ийм дотор юм бүр танкин дотор тэгээд хайрцаг нь бас авсан тийм байлаа. Авсан жогоо хүн батгүй жогоо богиногоо авсан. Тэр авсан байдаг. Тэгээ өөрөө нөө 120 авдар юмтай ирсэн гэд энэчтэй тэгээ 5 авдар нь байдаг байхгүй юу. Тэгээ ер нь гүнжтэй холбогдтой юмнуудын зөвшөөрөл авч сан хөмөргөөр зураг мөргийг аваад тайлбарыг хийгээд тэгсэн. За тэгээ түүхийн хэсэг нь болохоор ингээд үе удам дамжаа тэр гүнжээ чинь 2 хүү төрүүлсэн дондууд орж тэгээд дараа нь одоо нэг 2 дугаар багт чинь гүнжээс дондод орчин төрхийн байна гэж хэлсэн учраас дондод орчин хотгоодын баярт гişin хатаа аваад 2 дугаар богдыг төрүүлсэн шүү дээ. Тэгээ 2 дугаар богдын хүүхэд гүнжийн одоо тэр 2 хүү энэ нийлээр манжисэр бослох туслаг гаргаад хоёулаа алуулсан шүү дээ. Тийм учраас эн чинь манай Түшэт хаан яг одоо халахын түүхтэй маш юу холбоотой нарийн судлах хэрэгтэй байгаа байхгүй тэр угийн бичиг энэ. Тийм учраас би нөгөө манжийн юг сонирхдаг түүхчээр манай түүхийн үндэсний бүзийн түүхчээр яг нэг төр бүлэг түүхийн хэсэг бичүүлсэн. Тэгээ барилга тэгээд үзмэр мөзөд дата гэсэн. За тэгээд зөв би эхлээд өөрийнхөө архитектураар бүтээлдээс нь ярьчлаа л да. За тэгээд дараа нөгөө хот төлөвлөлчүр нь манай байсан уу гэдгээр нь яг Маймай хотоо төлөвлөлээд Маймай хотыг 4 Маймай хотыг бичээд тэгээд тэр гол Маймай хоттод далимдуулж юу хэлэх гэж байгааг л
Манай Хувлаа хааны үүсгэсэн Даадуу хотыг бичсэн байхгүй юу? Яагаад гэвэл яг Хувлаа хааны Юан үний Монголын хаалцлын үеийг ерөөсө дурддгүй дандаа тэр үед гарсан том уран зураач архитектор алгасаад ер нь түүхийг алгасаад идэг байхгүй юу? Тэгвэл тэрний нөгөө төлөвлөлт нь болохоор яг хятадын манай эртний 5 дугаар зуунд ингээд батлагдсан хот гэдэг бол дөрвөлжин байхдаа дөрвөн хаалгатай хэвээр хаашаашаа 9 лий байх хэвээр гэд яг тэр журмын дагуу Хувлаа хаан өөрөө зөвшөөрөөд за яг тэр хотыг бол яг тэр төлөвлөдөг ном зарчмын дагуу төлөвлөнө. Дотор нь байх тэр горд гарч өнөг бол дандаа өөрөө хэлсэн. Тийм учраас тэр гол нь бас Даадууг хавчуулаад тэгсэн. Тэгээд ерөөсө хотоос нэг бүтээл тий. Тэгээд тэр бол одоо нэг оршуулгын байгууламжийг сүм хийдих тэгээд нэг хотыг гэд эцэст нь одоо гэр дугуй маань Монгол одоо ер нь Монголын одоо уламжлалт архитектур гэж юу вэ гэдгээр ингээд 19-р зууны хүртэл ингээд нэг дөрвөн ном л яасан зүгээр яг ингээд хамтарсан юмнууд байгаа л да. Яг одоо хойч үедээ одоо яг өнөөдөр ингээд орчин үеийн барилга бариад ингээд завгүй байгаа ч гэсэн хизээ хин нэгэн цагт энийг сонирхоод энийг сэргээх гэж явхад бол үнэн түүх нь байж гэдэг утгаар ийм бичсэн. За тэгээ 92 онд яамд очсон чинь нөгөө яг зах зээл шилжижсэн байхгүй Монгол 90 он гэдэг. Тэгсэн чинь нөгөө соёлын тусалуулах сахин хамгаалах хууль чинь ерөөсөө зохицохгүй байсан байхгүй. Тэгээд төгслийн хамгаалах хууль гэдгийг хийсэн. Тэрэн дээр би яг 5 орны хуулийг орчуулуулаад би яг өөрөө нарийн бичгэн хариуцаад 5 орн гэдэг чинь Солонгос, Хятад, Япон, Испани, Германы хуулийг орчуулсан. Тэгээд тэр хуулиас ингээд үлгэр аваад одоо яг зах зээл хөгжиж байгаа улс оронд яаж ийн гэд. Тэгээд тэр хууль шинээр 90 онд батлуулахад бол нөгөө нэг одоо төгсгийн дуршилтны нөгөө зэрэглэл одоо улс аймаг хамгаалтын зэрэглэл үзмрүүдийн бас хос гүнд зэрэглэл бүтгэр мэдээлэл сан байх ёстой юм байна. Археологи олдвор гэж юм байна. Хил галери ийм зурмаар гарах ёстой юм байна. Зөөж тээвэрлэхдээ ингэж зөөх ёстой юм байна гэд бүгдийн багтаасан тийм хууль гаргаад тэгээд нөгөө бас нөгөө анхны хууль гэхдээ Жамбалд орж ирээд айгуу манд шүүх яамны орлогсодсон хуульч оролцсон. Манай хуучин соёлын яамны сайд байсан зөвлөх соёл судлаач Цүмнэгаа оролцсон. Тэгээ тийм мундаг хүмүүс хийсэн юм чинь тэгээд айгуу яс хууль хийсэн байхгүй илүү тутаа юу ч авахгүй одоо тэр хамгаалтын бүс хүмүүсн тэргээд бүгдээ анхны хуулийн дээр бид нар чинь 100-аас 3 км гэж заасан байсан хамгаалтын бүсийг. Нийлэн томоор авсан. Тэгсэн чинь нөгөө одоо ингээд нөгөө хот хөвчт тусам хотлоо олж байгаа байхгүй юу. Тэгээ сүүлдээ тэрийн нөгөө 2000 соёлын хууль болохдоо хассан л да зүгээр хамгаалтын бүс байна гэснээс биш тэр чинь нэг тий хөдөө нэг өөр те энэ хотод нэг өөр байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр чинь яг тоо чинь тэтэс тэтгэж зааж бас болохгүй юм билэ. Тэгээ өөрчилсөн. Тэгээд нөгөө хуулийн чинь гарахаар тэр хуультай холбогдолтой 10 хэдэн журам гаргасан. Тэр зөө тээвэрлэх хадгалж хамгаалах тэгэл нөгөө олсон хүнийг бэлгэлсэн хүнийг урамшуулах те яаж урамшуулах гэдэг. Ингээд ер нь одоо ингээд бодоод тэгэл ерөөсө бүхэл тэгээд дараа нөгөө соёлын яам байх ингээд 4 жил тэр яг чацрын үед чинь яг нөгөө 95 соёлын жил болж улсаад дарлаа. Тэгэл жанаасхийг барайл энэ бурхан башийн чандыг зарлаад ингээд амар автор эрхийн хууль, патентын хууль, сүм хэдийн хууль, соёлын хууль гэдэг бүх хуулиуд гараад яг ийд ингэж яасан. Тэгээд дараа нөгөө гэгэрл яам болоод ингээд яасан чи шинэ нөгөө төлөлтөнд борохоор стратегийн удирдлагын газар бодлого хэрэгжүүлэхийн хүчин би өөрөө стратегт нь музейтэйгээ хамт хариуцлага олцсон. Нөгөө төгсөлийн дурсгалаа музей чинь бас дотор нь төгсөлийн дурсгал байгаа юм чинь. Тэгэл музейн заавар журам дүрм инээ тэрэ гэл нэмэгдэл ер нь ингээд Монгол нөгөө хилний хуулийг анх санаач бас хийжсэн. Тэгээ төгслийн хамгаалах хууль. Тэгээ ингээд дараа нь батсан чинь нөгөө би өөрөө барилгын хүн нөгөө барилгаа л үйл хөдлөхөө бодоод дараа нөгөө хуулиа харсан чинь бит бос өвөө яаж өглөөдөх байхгүй. Тэгээд 2000 он дахиад хууль соёлын хууль дээр би бас ажиллаад соёлын хууль гэх тэр үед чинь бас Японы хууль чинь бүр 1870 онд гарсан 71 он жил 70 онд гарсан соёлын хууль байхгүй бүр 100 жил болсон. Тэгээд тэр бит бос өвн тэр хамт байсан. Тэгээд тэднийг яаж агаад нөгөө бит бос өвийг яаж одоо өвлөн тэр чинь ингээд дандаа уян ухаан материал мэдлэгээр дамжиж байгаа болохоор дандаа нөгөө өвлүүлэн уламжлуулах хойч үедээ яаж өвлүүлэн уламжлуулах вэ гэдэг. Тэгээд нийлүүлээ соёлыг хамгаалах болсон байхгүй юу. Тэгээ ер нь ингээд тий одоо хөгжим биелгээ одоо тий тэгэл ур мур тий ур чадвар нөгөө школ нөгөө бүгд орж байгаа шүү дээ. Тэрний чинь тэр хүний тэр нөгөө арга барил марил тий одоо ингээд Жамингуан тэр заасан морин хуурын одоо арга барилаар нөгөө одоо морин хуурын гिचэл зааж байгаа шүү дээ. Өнөөдөр хүртэл тэрийг арга одоо барилыг чинь ямар аюуг чинь тогтоож өгсөн Жамингуан аахгүй юу. Тэгэхээр чинь тэр арга барил гэдэг чинь тэр хүний оюуны өмч. Тэрийг бид нэр ингээл өгөөламжлуулсан яаж байгаа. Тэгэл ингээл яхаар баг 40 гаруй тийм журам дүрм мөрөм инээ тэр юм
боловсруулсан. Яг бүх л одоо бодлогын өнөөдөр хүртэл мөрдөж байна. Зөвхөн барилгын одоо сэргээн захиалгыг яаж хийх вэ? Ямар одоо үе шатаа зургийг боловсруулах вэ? Ямар үе шатаа байх вэ? Ямар зургуудыг юу хийх ёстой вэ? Ямар масштабаар зурх вэ гэдэг юмыг би бүр нөгөө манай Сүхбаатар гэж архитектор барилгын яамд ажиллаж байхад 2004 онд хийсэн журам одоо хүртэл байж байна. Өөрчлөгөө, шинжлэхдээ сэргээн засварлах журам гэж хийсэн барилгын яамтай хамтраад тэг зарим өнөөдөр хүртэл одоо бүх л журмууд 40 гаруй журам дүрм мэдгүй зөндөөл юм хийсэн. Тэгэл хөтөлбөр те одоо үндэсний хөтөлбөр гэдгийг чинь хууль батлагдсны дараа 94 онд хууль батлагдаа 95-аас хэрэгжлээ гэж чинь 98-аас 2005 оны тусал нэг үндэсний хөтөлбөр хийсэн. Одоо энэ сэргээн зах барилгууд чинь тэрийг тэдэн он засна тэдэн төгрөг гэд бүгдийг ингээд тийм өшөө туршлага хуулбарыг аваад тэрийг тийм одоо үндэсний хөтөлбөр төлөвлөгөө гаргаад тэгээд тэр дуусан гут нь одоо дараачих нь яа гэж бас засгийн газар руу оруулж батлуулаад дараа нь чих нь болохоор 2008 оноос 2015 оны тусал хийсэн. Тэгээ 15 он сая дууссан чинь чи энэ хөтөлбөрийг хийснээрээ дайланыг гаргах гэж би 16 онд яам дээр сууж өөрийнхөө хөдөлгөөнд дайлан гаргалаа шээ. Тэгэхээр одоо олгоод юм хөтөлбөр байхгүй заа юу. Үзээ ингээ бодлого байхгүй байхгүй. Тэрийг тэдэн он засна гэд тэгэл 17-аас 18-нд чойжингийн авах судалгаа хийгээд өнөөдөр нөхцөл байдал ямар вэ? Дараа нь юу хийх вэ гэд би бүр чойжин ламын юг 18 онд хийгээд 22 оны хүртэл бүх ингээд энэ эхлээд энэ сүмийн юм засан тэдэн төгрөг тэдэн онд гэд ингээд бүх төлөвлөгөө зөвлөмжтэй хамтлаа гэж төс байхгүй. Сая 22 он дахиад одоо нөхсгүй саяхан нөхслөө. За яг 22 байна нөхслөгээл 22 оноос 26 оныг дуслаа нөө би бас төлгөөж. Ерөөс ингээд нөгөө төлөв тэрийг харддаг юм байлээ. Тэнд одоо нөгөө яг үнэн хэлгээд яамд одоо яг нөгөө битгхэн байхгүй. Учираас мандаа барилга. Тийм учраас одоо ингээд ерөөсөө төлөвлөгөөчгүй тэгэл одоо сая дуудаал нэг энтхийн хүмүүсээс уулзаа та яагаад гэсэн чинь энтхэгөр өглөө ордог энтхгүүдээ засвал нэг энтхч одоо чулуун байрлал тий чулуун байрлал тэгээд тэгсэн чинь нөгөөдөл нь тэрийг бас шавар байшин гэж бодцсон уулзаад ярьсан чинь тэг би үгүй энэ дотор чинь дүүнз байгаа гадуур нь байж тээ ингээд дарангатаа шавардсан эн чинь бүр анханасаа барихаасаа дүүнз байгаад эн чинь өвлийн цагаан ордон гэж нэрээ авсан юм ээ зүгээр бусдуутай ойрхон болох гэж жоохон дээврийн үзүүртэндүүд юм уу ингээд ганжир хийсэн ингээл тий тэгэхээр чинь нөгөө ингээд төлөөлөхгүйгээр ингээд одоо ингээд бүр өвлөөс нь ингээд төлөвлөл хавар зургийг хийлгээд хавар болонгууд нөгөө зургийг бэлэн байх хэрэгтэй. Тэр чинь зураг нэг болоогүй өвөлд нөгөө ажил нэгч мэлээ ингээд ерөөсөө юугүй байна л да. Стандартаа жоохон юу тий одоо ерөнхий барилгын ерөнхий юм тийм юм. За ер нь хоёулангийнхаа цаг ер нь нэлээд талиг. Харин тийм ээ одоо хас тийм үү ядгийн зарим хэрэггүй ярьсан. Хамгийн сүүлийн нэг асуулт байна. Энэ нь болохоор та ингээд ийм олон жил ингээд ажилласан зөвлөх ийм архитектор байгаа. Тэгээд нийтийн залуу архитекторуудтай хандаж бол юу гэж хэлнэ? Ер нь нэштэй тий одоо ингээд залуутай хүн ер нь их ингээд нэг мэдэрдэггүй заа юу. Юу үнцэнтэй вэ? Манай одоо Монгол улсын юу үнцэтэйг нэг анзаарахгүй тий мэдээж амьдралын төлөө энэ сургуулийг төгсөх чи энийг хийчгээ гэдэг ингээд тэгэд нас агт тусам хүн өөрийнхөө үндэсний өөрийнхөө Монголын үн цэнэ ойлгож эхэлдэг аахгүй юу. Тэгэхээр заавал нас ахаал уртын дуучгой санагд тий тэр өдөө явчихгой санагдаад энэ Монголын яс заншилж санагдаад дээрийн сүмж санагдаад тэгэхгүй эртнээс ингээд одоо Монголынхоо түүх өв соёлоо мэдчихэж тэр хүн монголоор сэтгэж Монголын гэсэн архитектур бүтээг байхгүй юу? Урдаг. За яг архитектурт нэг урлаг шинжлэх ухаан гэдэг. Тэгэхээр урлагийн бүтээл болсон өв болж үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би залуучуудаа архитектор юу гэхээр айгүй гоё ингээд өөрсдийнхөө өв соёл түүхээ мэдчих хэвээр. Тэгээ би залуучуудыг нөгөө архитектур тэгчээ за бас магистрт би 7 жил багшсан шүү дээ. Тэгж хэлдэг байхгүй юу? Архитектор хүн ч амар өргөн мэдлэгтэй, амар гоё урлагийн уран сайхны мэдрэмжтэй тийм хүмүүс шал өөр хүмүүс босд мэрэгдэг. Тийм учраас та нар музейгээ ингээд үргэлж үзэхдээ шинэ гарсан үзэсгэлэн бүтээг үзэх ёстой. Төршлгүүрлийн одоо хавар намар гоё үзэсгэлэн очиж үзээд шинэ гарч байгаа үзэсгэлэн ингээд амар гоё санаа аваад, гоё ингээд кайф аваад, гоё байдаг. Би бол шинэ гарсан үзэсгэлэн бүтээг үздэг. Төршлөгч вэ? Түүхийн музейч үзэсгэлэн бэ бүгдийг үздэг. Бүх хүнд ерөөсөө мэдлэг илүү сурсан мэдсэн юм ерөөсөө хүнд гай болохгүй нэмэр болно мэдчих хэвээр. Тийм учраас ингээд завсар цагаан өөрийнхөө өв соёл түүхээ судлаад тэгээд мэддэг байвал тэр хүн өөрөө монголоороо ингээд сэтгэж монголын гэсэн одоо юм бүтээхэд бол тийм юу хэрэгтэй. Тэгснээс биш ингээд
яг гадаа тэгэл гадны юу байхтай. Тэгээд хамгийн гол нь Монголын гэсэн юм өслөө яг орчин үетэйгээ мөр зэрэгч явах хэрэгтэй. Ингээд хоцорч болохгүй. Одоо би ингээд шинэ яамд ахад нэг бодлого боловсруулад нэг журам нэг юм гарахад гатны ямар журам байна. Өнөөдөр гадныхын яг одоо ямар засаар засж जैन, юу мөрдөж जैन, яаж जैन гэж жагаад яг тэр төвшөнд дээр нь гарахгүй ингээд төрүүлээд авахгүй гэж ядахтаа доор орохгүй зэрэгцээд тийм параллельна явж байгаа хэрэгтэй хаа параллельна. За ингээд нэг гадны одоо ингээд би бүр энэ сая ажиллаж байгаа архитектуудаа ч хэллээл тэр харамсалтай тэр соёлын үндэс гурван архитект маань яачлаа дагарлаа тэднийг одоо ингээд гаднаас тэр архитектууд ирээд хамт ингээд хэмжилт судалгаанодлон ганд нэр хийж байгаа байхгүй. Тэдний ярьж байгаа амиг олон улсын ингээд ийм журам дүрм байдаг бүгдийг мэддэг. Тэгээд энэ зэрэгцээд ярьж байгаа хэрэгтэй байхгүй. Тэгээд одоо яг өв соёл талаасаа тийм. Тэрнээс гадна орчин үед яг ямар одоо төвшөнд хөгжиж байгаа мэдэх хэрэгтэй. Хоёрдугаар цаа эхлээд өв соёлоо мэдээд гуравдаад орчин үед яаж ингээд хоёрдугаар гуравдугаар болохоор бас нөгөө ингээд хуулийн мэдхтэй байх хэрэгтэй. Хууль, журам, дүрм янз бүрийн тэгэхгүй ингээд нөгөө нэг юм хийгээд нэг юм тань харшаал тэгэл манай юмнууд чинь одоо төгслийн хамгаалалт хууль чинь тэгэл ус мус байгаль орчин ингээд бүх ингээд хэл гайд иргэний хуультай ч бүрс нөгөө иргэний хууль дээр чинь ингээд буш бун хулшууш оронд гэл ингээд бүх хуультай ингээд холбоотой шүү дээ. Тэгэхээр барилга барих юм хийн альва юмыг хийн одоо хүний ажиллах амьдрах айдахтай орчин бүрдүүлнэ гэж байгаа тэрийг яах чинь тэр чинь бүх хууль үйлчлэнэ. Тэгэхээр зүгээр л ингээд яг манай мэрэгчийн номоо уншаалаа манай мэрэгд ингээд гэхгүй ийм өргөн ийм гоё мэдлэгтэй байх хэрэгтэй байхгүй юу? Бүх түүхээч мэддэг, олон улсын өнөөдөр мөрж байгаа зарчим, олон улс ямар хөгжиж байгаа гэж мэддэг, хуульчууд мэж мэддэг. Угаасаа архитектор хүний онцлог тэр. Одоо өөр хүн бас ингээл нэг урлаг уран сайхан сонирхол тэ өөхтөг сонирхоод дагуугүй юу? Тэ бид нар чинь түүхээ ингээд цааш нь уламжлуулаад хөгжүүлээд орчин үеийнх нь шинэ тухайн техникийн олдыг тусгаад цааш нь хөгжүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн барилга одоо 21-р зуунд барьж байгаа барилга 19-20-р зуунийхээ барьж байгаатай юугаараа ялгагдах юм бэ? Тэр онцлогийн тэр одоо хөгжлийнх нь тэр технологийн нь ол тэр хөгжлийнх нь онол тэр үеийн одоо та нарын тэр үеийн архитектурыг сэтгэж өөрөө сэтгэж байгаа энэ тэрэ чинь бүгд л ингээд тусгаж өгч явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй зүгээр л одоо яг нөгөө захиалагчийн юунда баригдаал ингээд ингэхгүй зоригтой хийлдэг тэмцдэг байх хэвээр. Тэр зашиг шиг за өнөөдөр энэ хитэн төгрөг нэг дэсгс энийг хэлснээр хийжээ. Энэ хуулийн цаархаг тийм ингээд тэгэхээр чин та нар өөрөө ингээд тэрэндээ сүулдэ ингээд маний насан дээр ингээд надаас өгсөн болох тусам харамсан заа юу. Би одоо өнөөдөр тийм одоохондоо харамсмаар юм хийгээгүй л байна л да. Чаддаг мэдгээ хэлээл өнөөдөр ингээд хаан дуудна очил хэлээл тэгэл чадвал нэг ганц өгүүлэгч гэсэн хэрэгтэй юм биччихээл хамгийн сүрд одоо Чожин ламын сүм архитектурын чимэглэлээс 24 онд 25 оны ихэр өгснөлдөө тэр сэтгүүл бүх чимэглэлүүдийн бэлгэдлийн тайлбарлсан. Одоо тэр бүхэн бэлгэлтэй байгаа байхгүй ингээд Чожин ламын сүмийн ингээд гол дугных нь хайсагч баахан чулуун баримлуудад бүгд бэлгэлтэй. Тэр бүгдийг чинь за энэ ягаад энэ шугаа хагалсан шугааны төрсөө ягаад тоор байж байгаа. Ягаад нөгөө нэг илчгэн чигт ингээд алимтай байж байгаа. Бүгд бэлгэлтэй. Тэгээд тэрий чинь бас ингээд архитектуудыг мэдээсээ гэдгээс гадна тэр гайдуудыг мэдээд зөвхөн дотор үзмэр биш манай архитектурыг бас тайлбарлаасаа тий. Энэ зурагчийн ийм бэлэгдэлтэй шин тансан дамын мөчтэй ийм бэлэгдэлтэй эн чин одоо ийм шүү энэ одоо баримл ийм шүү ийм бэлэгдэлтэйгээд одоо тэр чин одоо музей би хэлдэг баг та нар ч одоо хоёр үг хариуцаад дээ штэ. Бит бус одоо нөгөө хөдлөх хөв гэдэг ингээд үзмэрээ дээрэс нь архитектурын дурсгал гэдээ бас хоёр үг хувааж байгаа. Тэгэхээр энийгээ яаж засах вэ гэсэн тусдаа менежментийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Тэгээд би тэднэрт зориулаад одоо Чожин лам музейн архитектурын чимэглэлүүдийн бэлэгдэл гэсэн нэг айгу урт өгөл тэгээ сүүлдээ за боли ингээд таслая гэж бодоод бүгдийг тайлбарлаад тэгвэл амар юм бодсон. Тийм байна. Ер нь бол айгу том өргөн хүрээний сэдв болохоор. Тийм тэгээд бас нөгөө бидний нөгөө архитектор хүн чи өөр амар тийм. Тэ одоо бид нэр ингээд зүгээр л оюутан байхад тэгээ сургацсан. Үг түүхээ мэдэх хэвээр. Физикийн хуульч мэдэх хэвээр барилгын физик гэж ордог л шүү дээ. Намсрал. Физик одоо механик бүх юм мэдчих хэвээр. Конструкцаа мэдчих хэвээр. Дээрээс нь захилгаанаа мэднэ. Сан техникээ мэднэ тий. Тэгээд ингээд бүх ингээд тэрэг хүмүүс бас ойлгодог байхаа зарим хүмүүс бүгдийг мэдчихэд бид нэр төлөвлөдөг гэдгийг ойлгодог. Зөвхөн л одоо байшингийн төлөвлөдөг гэж ойлгодог. Гоё харагдахын төлөвлөдөг гэж ойлгодог. Тийм тэгэхээр ч доторх төлөвлөлтийн бүгд ингээ хийж जैन. Тэгээд одоо нөгөө ус мус маань хайгуур доогуур явж яах бүгдийг шийдэж байгаа шээ. Тэгээд гадна орчинтой зохицуулж जैन, гадна товчлтыг хийж जैन тий. Бүх юм
Тэгэхээр чин тэгээд нөгөө нэг хүн одоо юм их уншиж, юм үзэж хар тийм ялангуяа тийм үзэсгэлэн музей одоо шинэ гаднаас ирж байгаа шинэ үзэсгэлэн нэг юм тохиолдолоод гарч байгаа үзэсгэлэн нэг одоо банкны ой болоод үзэсгэлэн үзсэн ч гэсэн дараа нь банкны зургийг хэрэг болно заа юу. Ямар нэгэн газар хэрэг болно чаны үтсэн юм чинь. Тэгээд тэр гоё ялангуяа нэг айгуу гоё ингээд зураг журам бүтээлч гарч ийн. Яаж ингэ сэтгэж ямаар бүр гайхдаг байхгүй. Би ч одоо хэдэн жилийн ч үзэсгэлэнгүүд үзээд яваад байгаа. Тэгэхээр чи амар хөвжил шал өөрөөр сэтгээд бидний оюун ухаан ч гүцэхгүй бүр яаж ийм санаа төрж яана гэмээр юм. Тэгэхээр тэр бүгдийг би бол ингэ зураг үзэж ингэж явж байгаад нэг санаа манаа төрдөг штэ. Тийм штэ. Тийм тэгэхээр ингээд гоё ингээд өсвөл тий гоё ингээ өөрөө ингээд кайф авахаас гадна гоё санаа аавна. Тийм учраас гоё ингээд төрөлхөөрлийн гарч байгаа гадна дотны өөрсдийн мэдээлэл үзэсгэлэн янз бүрийн одоо музейг бол ингээд дахин үзэл байхгүй чинь байнга үзмэр гэл байгаа л байна. Хэдэн жилдэл 10 20 жилдэл шинжилгээс музей бол нэг үзчихэд ингээд зориулж байгаа одоо төр үзэсгэлэн тангид гарч байгаа тэр үзэсгэлэнгүүдийг өнгөл байдаг ч ихвчлэн ингээд үндэсний музей Чингис музей болоо гаднаас авчирж байна. Ингээд үзэсгэлэнгүүдийг үзэх хэрэгтэй. Тэгээд одоо яагаад тэрийг би чухалчтай гэхээр дээр үед бид нар чинь ном л уншиж тэр одоо Европ гадны ертөнцийг танилцдаг байлаа шүү дээ. Төсөөлөөл тэгээд одоо тэр Парисын тарихын үеийн сүмөр төсөөлөл Квазимод гэж ямар ч үзэл юм байсан бол доо. Тэгээд тэр сүмөөс өгдөг. Тэгээд Парист очингууд хамгийн их левлийн зам тэгээд Нотр-Дам Пагэ гэж манай нөгөө буян тахтах гээд манай нөгөө ажиллаад орсон юм л Нотр-Дам де Пагэ юм гэдэг. Бүр тэрний тоногцсон. За ястаа нөгөө дарихын сүмөө үзье гээл тэгэл ингээл нэг айгуугаа ингээд юуны түүх орж ирсэн болохоор тэгэл нөгөө урлагийн төвөр чинь дааж багш айгуугаа заагаал ингээд гэхдээ хүний нүр харахгүй дааж багш ингээд даашаа хараад ингээд тэгэл өстө нэрэ 81 онд нөгөө анх юунд очихдоо за одоо ерөөсө бушуухан шиг нэг хасан бүсэдрэ нөгөө Красный Стреля гэх нэг хурдан гал дээр үйс тэргээр бушуухан Ленинградаа Дмитрич үзээд нэг гол нөгөө шидэврүүдийн үзээд тэгэл те тэгэхээр чинь яг тийм байхгүй. Тэгээ яг би чинь бас ингээд Таиландд 3 сар Япон 6 сар ингээд сэргэн засахлахаа ингээд улам овч үе ямар болж гэн хөгж ингээд мэрэгшэл яваад байгаль эхлэн орсоор тавигдсан ч гэсэн тэгэхээр тэрийг л би хүмүүсийг үзээсэй гэд хүмүүс амар цөөхөн үзчихэдэг байхгүй юу. Тийм бэ тийм. Тэгээд яг л нэг зураачд өөртөө л үсэх ёстой юм шиг. Хүүхдүүдээ ч гэсэн үзүүлвэл ингээд жоохноосоо ингээд гоё ингээд урлагийн мэдрэмж аваад гоё муухай юмыг ялгадаг те сайхан муухайг мэддэг тийм болно шүү дээ. Тийм учраас тэр архитектур ойлгодог. Тэгээд юунуудаа үзүүлээд ингээд музейч үзээ энэ сүмдүүн байшин барилга ер нь бүгдийг ингээд өөрөө хүн чинь мэдчихэж үр хүүхдүүдэд тайлбарлахаас хүнд амар гоё Монголынхаа тухай наазах юмнуудыг мэддэг хүүхдүүд мэддэг оруулдаг харуулдаг газар мэддэг байл зүгээр шүү дээ. Тэгжэл би залуу үед яг архитектурч гэх архитектурд онцлоод түрүү хийсэндээ ер нь залуу юм тийм л байгаасаа гэж үздэг байхгүй.